Сайн байцгаана уу? Өглөө өдөр орой мэндийг хүргэе. Манай подкаст маань шинэ студиуд шинэ зочинтойгоо эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочноор маань Жудо самбохийн спортын дэд мастер, бодибилдингийн олон улсын мастер, Аз төвийн аварга төгөлдөр маань оролцоор боллоо. За юу вэ? За 50 да. Бэлтгэл сургалттай ч. Бэлтгэл сургалтыг гэж ер нь баг хийхгүй шүү дээ. Бусдыг л хэлгэж гинэ үү? Тэгээ ер нь хүмүүсүүд хэлгээл яг бэлтгэл гэж бол ер нь л өөрөө хийхгүй байна. Ер нь хийхэ болоод нэлээд удаж байна. Одоо адреналин фитнес клубыг байгуулах хэдэн жил болж байна? 8 жил боллоо. За. 8 жил одоо энэ жилд басаад ер нь 8 жил болно да. 8 дахь жил. Одоо тэгэл 9 дахь жил рүү орох гэж байна гэсэн үг. Хав намраас. Үйл ажиллагааны хувьд ямар шугам чиглэлээр явж байна? Зөвхөн тэгэл фитнес. Танайхын ч одоо нэг VIP центр гэдээ хэлцгээр хүмүүс ч ер нь жоохон онцгой гэж хараад байдаг шүү дээ. Юу юугаараа илүү вэ? Үгүй зүгээр тэр чинь нэрийн зүгээр ингээд адреналин ингээд спорт фитнес центр гэдэг нэг амар уртаад харна тэгээд за адреналин зүгээр VIP фитнес центр болгох ч л гэж бодсон. Спорт гэдэг үгийг нь аваад VIP болгох заахгүй зүгээр. Тэгэл нэг тэрэн дээр нэг амар сүртэй бахаар хүмүүсээр нь тэгж боддог юм шиг бэлээ. Яг ингээд VIP гэхээр ингээд надад би орж болохгүй ч юм уу эсвэл энд амар юм заавал юм VIP л хүмүүсүүд явдаг ч гэдэм юм эсвэл хитрхи лакшери хитрхи нэг тийм бол ерөөсөө биш. Амар ингийн штэ. Амар ингийн. Тэрнэсгүй бол нэг тийм сүртэй юм бол байхгүй. Яг л адилхан босод юм бодтой. Миний харж байгаагаар бол танах руу ингээл орохоор аюу тийм сэтгэл шингэсэн фитнес шиг санагддаг штэ. Ялангуяа нөгөө Twitter найзлахаар дэгдэм юм уу нөгөө ингээл Facebook хийж ингээл харахаар жоохон байж байгаа л янзлал жоохон байж байгаа засвар гээл тэнгүүтээ нэг ингээл MMA заалтай аж болоод нэг тайквондож орж ирэл ингээл бокс мокс орж ирэл ингээл тэг яг бүгдийг ингээл хийж үзэж байгаа хамгийн анх бол ингээд яг спиннинг энтертэйсэн байхгүй. Тэгээ манайх ч болохоор нэг юм орон сууцны нэг давхарт ингээд байгаад байгаа шүү дээ. Нэг давхар ингээд ирчихтэй. Тэнгүүт доор нэг спиннинг хийнгүүт нэг амар юм чанга хөгжим тавиал ингээл 1 2 3 4 гэл ингээл хөдөлгөё гэл ингээл явж байгаа штэ. Тэнгүүт дээд айдвал маань уурлаад орж ирээд өвчмөө бол наатахаа инг. За ер нь тэг спиннинг хотлаа байна боли. Тэгээ спиннинг болчдөг байхгүй. Тэгээ дараа нь бокстой болоод тэгээ баахан бас машаг чишак хөлгөөл ингэнгүүтчл бас нэг тус тас гэл ингээл дурангууд чинь бас дээр байгаа хүмүүсүүдийн бас амар амгалан галдаг тоолол. Тэгээ заавас болохгүй юм байна гэдэг ч юм. Тэмүүтээ сүултээ болоод машаг энтер ингээд арай өөр өлгдөг болоод тэгээ MMA юм холимгийн тормор ингээ хийгээд тэгж чаад сая сүүлд нэг 3 жилийн өмнө шүү дээ. За ер нь болиё гээд. Тэгээд одоо артлаа ерөнхийдөө яг болгоод янзлцаа одоо бас 9 сараас манай яг бас эхэлнэ. Тэгээд MMA-ийн тэр торморнуудыг хин гэдэг лээ. Гавьяат боксинг тайлбарлаад багш чаа. Төмрөө биш ээ. Энэ холимог молимгийн цагаан үстэй. Ширэн билий. Ширэн билээ дээ. Одоо бүхөргөний артлын ширэн билий. Манай нөгөө чудогийн амраах байдаг шүү дээ. Нэргүү багш гэдэг л хэн багш вэ? Амраах багш яах багш гэсэн үг. Амраах шин багш наа. Би бас нэрийг мартчихжээ. Тий. Яг орж ирэх нь. Тэр багшаараа авсан надаас. За багшнуудаа ингээд гоё хүүхдүүдийг ингээд банд өгчлөө хэм өгчлөө. Ямарчсан тэгээд зөндөө олон тамирчид гаргана гэл тэгэл. Би ч яг нэг урд ингээд захиалал ингээд амар мөнтэй аваад тэгсэн. Гэтэ хэм багш төгтөө болохоор нэгт гэж мөнтэй өгөө тэгэл бүгдийг машаг жишээ бүх юм удаа тэгэл. Хөө явалц ер нь засвар хийх гээд. Тэгээ ер нь засвар хийгээд яа засвар гэдэг зүгээр л нэг юм гоёлох гол ингээд байнгын ингээд нэг янзаар байгаад байгаа нэг жоохон тийм уйтгартай ч юм уу ингээд нэг жоохон тийм сонио. Тэгэл за энийг нь гоёлох чи тэрийг нь гоёлох чи ингээд хүн чинь өөрийнхөө юмыг болохоор ингээд за энийг гоёлох чи тэрийг гоёлох чи тэгээд ялангуяа хүмүүст ингээд за ингэчих юм бол хүмүүст илүү гоё мэдрэмж төрүүлэх юм болоо ингэчих юм бол илүү гоё болчих юм болоо тэгэл төхөөрөмжүүд ч гэсэн тэг 1 2-аар ингээл нэмж авч ингэж тэгэл тэднэрт бол яг хэрэг мөнгө зарцуулсныг бол мэдгүй. Гэхдээ ингээд өөрчлүүлж байгаа хүмүүст амар ингээ гоё сэтгэл төрүүлж ивэл тэнчэнээс бас нэг юм гоё кайф мэдрээд байгаа байхгүй. Тэгэл ер нь нэг тийм юм болоод байгаа шүү дээ. Би яг нөгөө манай гэртээ ойрхон тэгэл нөгөө найзлахаар орж гараад би шаваа танаа тэр бэлгэлийгээл ингээл гарч чамаас амир гээд үлгэр дөрөөл авч байгаа байхгүй. Биш нөгөө жудогийн клубтээсэн шүү дээ. Тэнгүүд нэг салбараа ингээл нийцэл за одоо дараагийн салбар дээрээ төгөл төр ингээд байх засвар хийгээл ингээл гоё болгоод байх юм бас энэ шиг байх юмсан нэг
Тэгэл 2 дахь салбараа аюу гоё болгоод 3 дахь бас гоё болгоод ингээл гэвч ковид гарч ирээд бодлоо авсан л та. Ковидэр Тэгэхээр чинийх чи чинь тэгтээ бас хэдэн жил клуб ажиллуулчлаа. Одоо манайх ирэх жил 10 жил рүү орох чинь. 10 жил. Тийм. Бараг л адилхан те ер нь төгсөж байгаа те. Тэг айгу хэцүү шүү. Тэр юунд байгаад идэг гэсэн те. Яг хүүхд спортын ардын те. Одоо бол Баянгуул дүргийн спортоор. Тийм тэгж жаадаг те. Анх чинь болохоор нөгөө Баянгуул дүргийн хүүхд хөгжлийн ордон гэдэг төмөр замд. Тэгээ тэнчнээсээ 2 дахь салбар нь гээд ганданд ардын орчоо дээр байжгаад тэгээ дахиад 3 дахь салбар нь юу руу ороод Баянгуул дүргийн спортоор байгуулагдаад. Тэгж ороод. Тэр гоё юм бэлээ. Баянгуул. Тэгэл нэг өглөөс ирсэн чинь ковид гараад баларсан да. Ковидар чинь тэгээд ер нь хүмүүс их юм ойлгосон шүү дээ. Тэгс ер нь бол за цэвэр агаар ер нь хүнд ингээд эрүүл цэвэр агаар амар чухал юм байна. Хоёрдугаар яг нэг бүгд нэг гэр гэртээ ингээд хоригдчихгонгот тасгал хөдөлгөөн одоо фитнес гэхээс илүү тасгал хөдөлгөөн ямар чухал юм бэ гэдгийг ингээд ойлгож байгаа хэрэг. Зүгээр ингээд ажилдаа гараад ингээд халахдаг хүмүүс шүүд. Яг ингээд гэртээ буудан дээрээ тий сайхан тухтай бусдаа оол ээж идээд ингээд гэрээсээ гарахгүй ингээд улсаасан цаанаас нь бүх юм ингээ хоригдсон. Яг эдийн засгийн хувьд ингээд нэг жоох юм орлоготой хүмүүсүүд ингээд болсон байх л та. Гэхдээ яг эрүүл мэндийн хувьд тэнцэнээс хүмүүсүүд амар их том сургамж авсан болов гэж би бол хувьдаа хардیں۔ Тэгээд тэрнээс хойшоо ер нь фитнесээр ингээд үйлчлүүлж байгаа хүмүүсүүд ч гэсэндээ арай нэг өөр үзэл бодолтой ирж үйлчлүүлдэг болсон байхгүй. Тийм. Өмнө нь болохоор ингээд фитнес гэхээр бодвилданг гэд яг нэг тийм утгаар ингээ харцдаг ч тийм үү. Заавал ингээд нэг эмэгтэй хүн байх юм бол нэг юм өөхгүй байх хэвээр, нэг юм гоё юм хэлбэрийн галбиртай байх хэвээр. Эрэгтэй хүн байх юм бол заавал нэг юм бак байх хэвээр гэд байгаа юм шиг ойлголттой байгаа байхгүй. Тэгсэн болвол одоо ковидын дараагаас ингээ хүмүүсүүдийн хандлага нь өөрчлөгдөөд эрүүл ингээд байхын тулд зүгээр ингээд зөв тасгал хөдөлгөөн хийчих хэрэгтэй юм байна. Энэ хитэн болчингуудаа ингээд зөв ажиллуулж явах хэрэгтэй юм байна. Тодорхой ингээд хэмжээгээр те тодорхой ингээд хугацаагаар ингээд байнгын амьдралынхаа нэг юм нэг тодорхой нэг юунд нь оруулчихна гэсэн аахгүй, нэг хэсэгт нь оруулчихна гэсэн аахгүй амьдралынхаа. 7 хоногт 7 явдаг ч хүн байна. Ядахтаа 7 хоногт нэг удаа гээд ирээд ингээд гүйдэг ч хүн бас байгаа. Тэгэхээр янз бүр юм. Тэнгүүт тэнцэж ингээд хүмүүсүүд сахартай тарган турангаа тэрнээс одоо ер нь ичгээ болцсон гэсэн үг байхгүй. Окей, надад тэр ичиж мичих юм бол хамаагүй. Би зүгээр гоё ингээд тасгал хийгээд ингээд гоё өөрийгөө бас нэг жоох ингээд өөрчлөлмөр ч юм уу. Өөртөө ер нь тэмцмээр байна л гэл ирээл ингээд хийгээд ер нь айгүй их хүмүүсүүд яваад тэгээд тэнчнээсээ ч айгүй их хүмүүсүүд өөрчлөгдөж байгаа. Тэрнээс өмнө болохоор фитнест ингээд хүмүүс явахаар ингээд ичдэг ч юм уу те. Ингээд нэг юм хажуугаар ингээд гоё биетэй залуучууд гоё биетэй эмэгтэй хүмүүсүүд ингээд явахаар гэл нэг өөрсдөөсөө хичээл ингээл ер нь тэгээд нэг тийм байхаа одоо ер нь гайг болцсон гэж боддог шүү дээ. Танаахыг л тэгж бодож ер нь нийтлэг тийм болцсон байна. Би болохоор танаар руу орохоор л надад нэг тийм бусад фитнесийг бодвол арай эрхчлөөтэй ч юм уу тэгээд бүгдээрээ нэг тийм нэг зорилготой яг өөрийнхөө юм хийдэг тийм хүмүүс харагдаад байдаг байхгүй. Өөр газар орохоор нэг бэкбитээ ингээд орилж чарлаад булцангаа гайхуулж яваал гой биетэй хүүхнүүд нь ингээл айлгуутаал ингээл танаа дээр үрсө тийм анзаардаг байхгүй надад. Тэгэхээр би одоо VIP болохоор ингэ тийм байдаг гэж дотроо боддог. Гүү тэрэн дээр юм биш. Нааг яг би ч яг өөрийг ингээд тэмцээнд ороод тамирчин байж ах үед бол зөндөө олон тамирчид явж байгаа байхгүй. Тэгэл адилхан дөрвөрч ингээд хувцас талал хүн чинь ингээд гоё болцсон ингээд би хаага бас ингээд толинд хараад тэг ингээд нэг бусад хүмүүсүүд нэг үнэтэй машин онцсон ингээд нэг амарлаг машин онцсон ингээд хотын дүүр явал дуугаас ингээд хараад ингээд гоё штэ тэг. Тэгээ тэнцээс нэг юм гоё кайф мэдэрдэг ч юм. Тэг ингээд өөрийнх нь биеийг хөгжүүлээд ингээд гоё болцсон тэр хүмүүсүүд чинь бас ингээд нэг толинд харна ингээд нэг гоё космос авдаг ч юм уу. Тийм одоо ингээд яг би ингээд тамирчин байхаа болоод фитнес ингээ хийхэ болоод явангууд наваг дагаж ингээ хийдэг байсан дүүнер ч юм уу найз нөхөд тамирчид ингээд ерөнхийдөө ингээд уусаад багаар байхгүй болоод тэгээ ерөнхийдөө ингээд байхгүй болчингууд яг одоо маа жим дэр ингээд жимээс ордог тамирчид гэж байхгүй. Нэгдүгээрт хоёрдугаарт одоо тэр тамирчны хэмжээний ингээд бэлтгэл хийгээд ингээд амар ингээд явж байгаа хүмүүсүүд бас байхгүй. Яг ингээд энгийн тэмцээнд орж байгаа нэг ганц хоёр хүүхдүүд байгааг бэлдээд ордог. Тэд нар ингээд оюутны аврах ч юм уу, залуучуудын аврах ч юм уу гэдэг дандаа юм өсвөр наснаасаа ингээд залуу нас руугаа шилжиж байгаа тийм дүүнэр хүүхдүүд байгаа байхгүй юу.
Би болохоор одоо ингээд нэг хүүхдийн ангиас нэг сүүлд нэг шиг нэр нээсэн. Тэр нь болохоор ингээд зөвхөн ингээд 100 ингээд хүмүүстүүд хичээл намарцсан хийх юм байхгүй халуун наранд тий гадаа гарч бараг тоглолтог хүүхдэрний цөөхөн болоод байгаа шүү дээ. Байхгүй болсон шүү. Тэгэл ингээд уцаа хараад YouTube үзэл, кино үзэл, хүмүүстэй чатлал, TikTok хотгоч юм ингээл ерөөсөө нэг тийм байдалд. Тэнгүүд ингээд за энэ хүүхдүүдийг ер нь жоох уцнаас нь жоохон ч гэсэн ингээд холдуулаад нэг 2 цаг ч юм уу тий. Тэгээд яг нэг юм фитнес ингээд зааланд ингээд зүгээр аваад ирээ 12-оос наснаас дээшээ хүүхдүүдийг би зүгээр наад чи ингээд зүгээр тасгал заагаад ингээд бэлтгэл хийлгийа гэд. Тэгээ ингээд зөндөө олон ингээд ээж аав нар эмээ өвнөр ингээд хүүхдүүдэд авчираад ингээд хийлгэж байгаа. Үнэхээр тэр хүүхдүүд гар дээрээ сунаад чадахгүй, зөв суугаад зөв босч чадахгүй, биеийнх нь хэлбэр нь хүртэл ингээд бүгдийгөөд ч гэх юм уу. Дандаа юм буруу байрлалаар дандаа ингээд бүгдээсээр аваад илүүдэл чинтэй болсороод ерөнхийдөө тэр биеийн пропорц, биеийн жингийн интегрэс тэгээ тэр хүүхдээс ингээд тодорхой хэмжээнд гарах ёстой тэр хүч, төсвөр төвчөр юу ч байхгүй. Бид тэр хүүхдүүдэд юу зааж байгаа гэхээр одоо нэг бондгор хүүхд ороод ирэхлэхэд бид тэрийг тураахгүй байхгүй юу. Ерөнхийдөө тасгал хөдөлгөөн гэдэг чинь чухал юм тий. Өнөөдөр чиний хувьд одоо ямархуу хэмжээнд өөрийгөө аваад явах хэмжээний ачаал таах чадвар чинь байна уу байхгүй байна уу. Үнэхээр чи нэг иймэрхүү хэмжээний ачааллыг тааж чадчих нь чадахгүй байна уу гэдгийг хүүхдүүдэд өөрсдөнд нь ингээд мэдрүүлээд байгаа байхгүй. Тэнгүүт ингээд за нэг ангидаа нэг 5 6 7 хүүхэд ч гэдэг юм уу. Тэд нар ингээд ойролцсон насны хүүхдүүд байгаа байхгүй. Хийлээ нэг нь ингээд нэг гар дээр ингээд 5 сая чихт нэг нь 10 сая чих шүү дээ. Тэнгүүт тэнчнээс ингээд би бас жоохон хүчгүй юм биш үү мууган биш. Тэнчнээс хүн ингээд өөрийгөө жоохон дүгнээд тэгээд ингээд нэг өөртөө ихтэй болохын тулд чамаас нэг иймэрхүү хэмжээний одоо хүчин чармайлт гарна шүү. Иймэрхүү хэмжээний төсвөр төвчээр гарна шүү гэдгийг юм жижигхэн зүгээр ойлгуулж байгаа байхгүй юу. ЮНЕСКО бол одоо тэр хүүхдээ чинь нэг сарын дотор бак болгох гэж хизээч байхгүй. Нэг сарын дотор шууд ингээд амар тураана гэж байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө нэг тасгал хөдөлгөөнийг нь зөв одоо өргөдөг, зөв суудаг, зөв алхахдаг. Жохон ингээд ачаал таах ингээд чадварыг нь жохон нэмэгдүүлээд тэр одоо фитнес гэдэг юмд л жохон дуртай болох гэдэг байхгүй. Тасгал хөдөлгөөн гэдэг юмд. ЮНЕСКО бол одоо ингээд баах хүүхдүүдийг авчраад юу ч хамаагүй заагаад ингээд гол нь биш. Тэр хүүхдүүдийг зүгээр тасгал хөдөлгөөн гэдэг юмыг зөв талаас нь ойлгосоо л гэж бодох гэдэг. Яг адилхан юм нөө жудо заахаар эцэгчүүд нь нөө хүүхдтэй медаль аавна гэд хэлжтэй юм уу? Авах ёстой гэд шахацдаг юм уу? Ингээд юм л бол барьдуулах гэдэг дээ шүү дээ. Гэтэл нөө багшны хамгийн гол хийх ёстой зүйл чинь нөө жудод дурлах. Дурлж иж төсвөр гарна. Яг тэмдэл адилхан юм тий. Ер нь тийм ямар ч юм дээр спорт ч байна уу, ажил, карьер ч байна уу. Одоо чинь ингээд чинь одоо ингээд жудоо хийгээд ингээд явж идэх ч юм уу тий. Одоо чинь ингээд подкаст хийгээд ингээд явж байгаа ч гэх юм уу. Эндээ чинь ингээд дуртай болохоор ингээд хийгээд ингээд яваад байгаа байхгүй. Би ингээд подкаст хиймээр ингээд санагддаг ч юм уу. Эсвэл нэг подкаст ч юм уу нэг бичлэг ч юм уу нэг рилс ч юм уу хиймээр ингээд зүгээр хаяа нэг санагдана. Гэхдээ ямар ч тийм нөө сонирхол байхгүй. Хоббир чадахгүй гэх юм уу. Тэгээ одоо ингээ анх ингээд жудоогоор ч болол барилдах юм чи би ч яг нэг 8 настайгаас 9-өөс ч юм уу. Яг жудоо бүхэр хичээлж гисэн байхгүй 8-таагаас ахаа. Тийм үү тийм үү. Тийм шүү дээ. Би 1-р ангид ороод л ер нь явж эхэлсэн шүү дээ. Тэгвэл чи бүр бүхий өргөө бүр авраг дэд сургууль дээр чи Улаанбаатар дэд сургууль дээр багт. Улаанбаатар дэд сургууль 21-р сургууль дээр. Бүр тэрний өмнөх дээр шүү. Тийм шүү дээ. Бүр 21-р сургууль дээр хийдэгсэн байхгүй. 21-р сургуулийн одоо урлагийн зал гэж үйдэгсэн. Тийм ба шүү. Сонсчихсан би тэрэнд хийдэгсэн. Тэгт чинь би өмнө болохоор циркт явдаг гэсэн байхгүй. Ээж намайг ингээ аваачаад би чинь амар юм хөдөлгөөнт ерөн сахилахгүй ингээл амар юм савсгансан талдгансан. Ер нь ингээд би бүр багасаа л ингээд нэг юм ингээл алиалал ер нь ингээд нэг уурлахаар ясан юм яч гэсэн нийтдээ олгоол ингээл нэг тэнэгтэй л ээждэг хөхт гэсэн байхгүй. Тэсэн чи ээж намайг энэ надад яг алиалагч болно ингээд намайг циркт оруулсан байхгүй. За. Тэгээ ингээд циркэд авчиад өгсөн чи ингээд багш нь бүр ингээд толтол сунгана. Би бүр ёо ингээл үхгээл уйлал бүр ингээд хаширчж байгаа байхгүй тэнчэнээс. Цирк чинь бас чанга юм билээ. Зүгээр нэг ингээл хүмүүсүүд очиад нэг цирк. Тэгээ тэр үед яг ямар ч цирк дээр очиод хийдэг тасгалууд нь дандаа ингээд нэг юм одоо сонголт хийх, үе мөчөө ингээд халаах, сонгох дандаа нэг тиймтэй нэг юм тэнцвэрийн, мэдрэмжийн юм юмнууд ингээд хийдэг. Тэнгүүд би болохоор ингээд тэд нар дээр ингээд гайгүй. Тэнцвэрээ олдог юм дээр ч юм уу.
Нэг жоохон нэг тийм. Гэхдээ сонголт бол нэр үнэхээр бүр ингээд таг үнэхээр хэцүү. Би тэрнээс нь бүр ингээд хашраа. Тэгээд ээж намайг үргэж өгнө. Одоо за ээж баяртай гэл би орох гол ээжийг явгот нь буцаж гараал тэр хаваар ингээд тэнэл зайныг баримг авчдээ л ингээд цаг нөхцөж байгаа л за яг ээж ирэхээс өмнө гэлс гадаа нэж байгаа л тарцаа ингээд шууд ингээд явдаг. Нийлэн 2 3 л явна штэ тэгэж. Тэгээ ээж ингээд за чи би нэг багштай ч нэг орж олцсон хэлтэй. Өө танаа хөт чи ирэв штэ юу яриад байгаа. Тэгэл би бүр ингээд үгүй би ингээд дург би явахгүй гэт. Тэгээ би анх 84 дэх сургуульд яг ороод ижсэн чи Отгон баяр гэдэг багш байсан байхгүй манай бин тэмрээ. Тэр багш болохоор шир багшийн шеф байсан баха. Тэгээ ерөнхийдөө Отгон баяр гэдэг тийм тэгээд 84 дэх сургууль бин тэмрийн багш идэг. Тэнгүүтээ за ингээд барилга сонирхолтой хүмүүстэй байвал гараад ир гэл. Оо тэнгүүт нь за гэл. Зүгээр ингээд сэтгэл хөдлөлөөр чих юм уу? Ер нь нэг тиймэрхүү. Тэгэл окей гэл. Тэгэл нөгөө нэг тэр чинь хичээл тарцсан. Ингээд нэг хөдөлгөөнтэй хүмүүстэд ер нь тийм хөдөлгөөн бас амар хэрэгтэй юм шиг. Цаанаас хүсээд идэг ба тийм. Тэнгүүд одоо ингээд нэг амар ингээд нэг хөдөлгөөнтэй хүмүүстэй бити хөдлөөдөө чи бити ингээд чи волейбол гэдэг таахгүй. Хөдөлгөөн хийдэг юмд надад эмхтэй хөлтөөх юм бол нэг жоохон гимнастик ч тийм юм. Тим юмд нь явуулчаар тэнцэнэ ингээд одоо ингээд дарагддаг ч юм уу. Одоо нэг нохоог ингээд гэртэнд байлгаад ич болохгүй ингээд гарч гүйлгэж тоглохгүй болвол нэг гэрээ хамаг хэмээх ингээд бүснэлэл мэддэг тэгдэг гэж ярьдаг шиг бас хүн бас ер нь бас нэг тийм шиг байл яг хүмүүнээс хамаа. Тэгээд би ингээд явангууд надад энэ чинь ингээд тоглох нь гоё байдаг байхгүй. Хэдэн өнхрөлт хийгээл уналт хийж сураал те. Тэгэл ингээд гоё хоорондоо тоглоол бөмбөг шидэл хоёр талд хуваагдаал ингээд. Зүгээр надад тэр тоглох нь л амар гоё юм байхгүй эхлээд. Тэгээ байжгаад жоох ингээд гайгүй ингээд бас бэлтгэл хийдэг болоод ингэж жагаад. Тэгээ манай агш манай Батбаяр гэдээ бас найздаг гэсэн. Тэр бит хоёр инхэлэг гэдээ бас найз бид гоор шир багш дээр ингээд аваачиж өгöd. Тэгээ 21 дэх сургуульд очижсэн байхгүй. Тэгээд ингээд бэлтгэл хийдэг гэж. Тэгээ 2003 онд клубын авраг гэж болтой. Клубын авраг болохоор ингээд нэг хитгэн хүмүүс хоорондоо барилдаж байгаа. Тэр чинь яг нэг медаль авч эхэлж байгааг анхны байхгүй. Хамгийн анхны медаль авч байгаа. Тэр чинь ингээд бараг нэг 3 4 хүүхд хоорондоо ингэж барилдуулаад тэр чинь ингээ хүүхдийг ингээ урамшуулад би бол тэнцэнээс бол амар ингээ нэг юм бүр юм урам авсан өөртөө итгэл авсан ч гэх юм уу. Тэгэл ингээл ямар гоё юм би ингээ медаль авчлаа. Яаж яхад нь би төрүүлсэн. Нэг юм 4 хүүхдээр л да тэрэндээ төрүүлсэн гэдэг. Үнэхээр кайфтай ямар гоё юм бэ. Би ч болж штэ гэдэг. Тэгээд тэр 2003 он ингээ дуусаад 2004 он эхлээл би ч өөртөө бүр ингээ амар итгэлтэй болсон. Би бол чадах юм би чадчихна гэдэг. Тэгэл 2004 онд болсон би бүх тэмцээнд орсон байдیں۔ Өсвөрийн. Бүгдэнд нь медаль авсан байдیں۔ Тэгэл заримд нь төрүүлсэн, заримд нь мөнгө авсан, заримд нь хүрэл авсан. Тэгээ нэг ер нь бол тэгэл 2005 он 6 он гэж явж байгаа л 2007 онд Азийн авраг болно гэдэг. Тэгээ 2007 онд Азийн аврагт явахсан чинь тэр чинь 42 кг-аас эхэлдэг гэдэг. Хамгийн багтаа. Тэгээ миний чинь 36 кг кимонотойгоо зөксөөд. Тэгээ би ингээ уйлаад намайг болохгүй гэдэг. Би бүр уйлаад ингээ явна гэж лээж рүү ингээл. Тэгээ лээж ингээл багш руу ингээл би одоо явна гэдэг. Тэнийг явуулж болохгүй мó гэл. Тэгэл тэр чинь ингээл зардал мөнгө бүгдөө л яг тэр мэдчихээ өөрөөсөө гаргадаг гэсэн шүү дээ. Бодоож. Тэгэл ингээд гаргаал ингээл ямар ч надад нэг хас банк нэг $100 өгчсэн байл амар сайн санд бай. Хас банк нэг $100 өгөл нөө. Гэхдээ тэр чинь амар санаа ингээд би ингээд тэмцээнд явах чаа ингээд надад ингээд зардал мартгээд гэсэн чинь өгөхгүй. Чи яг ингээд тэмцээнд яваад медаль авах юм бол чамд үгүй гэдэг ч аахгүй. Тэгээ би медаль авсан хүрлээ. Тэгсэн чинь надад нэг $100 дараа нь өгсөн. Яг өгсөн л тоо. Тэгээ явхад бол урлагийн хэрэгтэй гацсан байхгүй тий. Тэгээд тэр чинь нэг тийм болоод тэгээд нэгтгэж очиод би ч яг анх удаа ингээд улсаасаа гадагшаа өөр улсын тэмцээнд явж үзэж байгаа байхгүй. Тэгэл ингээл амар халуун газар тэгэл тэнчнээс бас амар хэмээлгсаа ер нь амьдралын ядуу хүмүүсүүд гэдгийг би яг тэнд амар харсан байхгүй. Яг бүр ингээд ядуу. Бүр ингээд бараг хүмүүсүүд нь бараг зөвхөд явж байгаа юм шиг л тийм яг юм гудмаар ингээл зүгээр гудмаарч явахт машин замаар ингээд явж хажуугаар ингээд тэгэл хог могон донд ингээл үхэр мөхөртэй хамт ингээл хин хүмүүс яадаг хүмүүс ингээл наадл чинь ядуу хүмүүс гэл ийм бит юм уу гэл. Яг хоо Монголд бол мэднэ нарих угаад ингээ бүб чинь те би чинь ингээ шараад төссөн бас л эвгүй азар. Тэгтээ арайч бас тийм гэж боддог шиг бол биш ээ. Тэгдэг шиг бол биш те би ч ямар нэг жоохон бахта бүр нэг юм хогийн цэгмиг дээрээс очиж үзэж байгаагүй. Тийм болохоор яг
баг юм хогийн цэг дотор байгаа хүмүүсүүд л амьдраад байгаа байхгүй. Тэгээ тэр үед ингээд өөрийгөө би ч бас гайгүй амьдрт юм биш тэл гэдэг юм бодож байгаа. Хичнээн манах гэр ороод хичнээн одоо нэг түлэн үрсээ түлээд ингээд явдаг гэсэн чинь бүр онгоцоор явчихад ирсэн. Тэгтээ ингээд ер нь бол би бол бас надтай байна гэдэг. Ер нь хүүхдээ хасаал нэг тиймэрхэн боддог байсан юм бэл. Тэгэл нэгтгэж очиод Азийн аврагт ороод тэгэл хүрл аваад үнэхээр Казахстаны тамирчин бол дийлээгүн амар баяртай байсан бүр ингээд жингийн зөрүүтэй юм ч тийм дээ жингийн зөрүүтэй. Тэгээд би ингээд 2 удаа үүрүүлж байгаа. Их нот ер нь би ингээд толгоор ингээд тулаад ингээд тогтдог байхгүй. Тэсэн чинь ингээд амаа нээж чаддгаа. Ингээд энэ ингээд яасан чинь миний хил ингээд сонин хөдөлж болтгоо ингээд амаа нээж чадахгүй бүр ингээд амар сонин болцсон. Тэг ингээд хоёр дахь ингээд үүрхээр нь дахиад ингээд толгоор тулсан чинь бүр ингээд болохгүй. Яг нэг газарлаа ингээд толгоороо шааж унаад байгаа байхгүй. Хамгаалж чадж байгаа л тэр. Яг 3 дахь үрхт нь яах юм? Би унаад үгүй. Би унаад үгүй те маа гэл. Тэгэл яварцсан тэр Казахстаныг л үнэхээр барав. Тэгээд яг хүрлийн төлөө Филиппинтэй тараталтай. Эсвэл чинь Филиппин ингээд надаас бас айгүй том бийтэй. Тэсний над руу хараад ингээд инээгээл багштайгаа амирал би ч гэдэг англи мангл мэдхгүй шүү дээ. Тэгэл ингээд юм яриад инээгээл тэснэл миний толгойг хилж мэлээл. Аргагүй шүү дээ. Би ч ингээд яг жингийнхаа хүүхдүүдээс ингээд толгоогоор дутуу ингээд мөрнийхэн доогоор татчих жоох. Хамт барилж байгаа хүүхдүүдийнхаа. Тийм 42-д орж байгаа үеж 36 кг 6 хэлийн зөрүү үүдэж. Тэгээ тэр чинь 42-д чинь жингээ асч орж ирж байгаа шүү дээ. Тийм. Дээрээс нь тийм нэг юм Азийн нийтх ингээд тамирчид юм өндөр байгаа байхгүй. Туранхай. Туранхай амар юм өндөр хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэл нөө Непалийн тамирчин чинь намайг илээл ингээд багш магштайгаа юм яриад юм байна. Би дотор бодохдоо энэ ямар хөөр хүүхдтэй мөхтэй за энийг жаахтай махтай л гэж ярьсан баг гэж дотор бодож байгаа. Эсвэл юу ярьсныг мэдгүй шүү дээ. Тэгэл гараал жинхэнэ ална гэл нэг Монгол зам байгаа шүү дээ. Бас та юу вэ миний толгойн түрээд мөрөөд идэх те. Энэс та миний толгойн та юу юм уу гэл. Тэгэл зүгээр гараал ямар ч нэг тийм юу байхгүй. Айдас майц гэсэн байхгүй би зүгээр нэг ална л гэсэн нэг тийм бодолтой. Тэгэл гараал зүгээр өмсөөл саваал. Ямар ч цай хойжаал. Тэгээд тэр тамирчин дараа нь ер нь бас их юм бодсон бах уу. Бас хамаагүй хүнийг бас жолохгүй юм байна гэж бодсон баг. Тэгээд 7 оноос жойш би нэлийн бас завсарцсан. Тэгээд 8 онд завсарцсан байхгүй. 8 онд баг бүтэн жил би бэлтгэл хийгээгүй. Яг нэг эмэг зүүцэн чихээ цалцсан. Шир багшарал наашир молгаач гэл. Өө мээчнээс зур цус гартлын тачаа юм чи. Чи одоо юу вэ чи? Чи бүхэн үү чи? Гэл тас гэл. Жинхэнэ багш. Багш чи болно гайгүй штэ. Тэгтэл бас би бол багшд бол амар баярлалтай байхгүй ширх багшд бол. Яг ингээд өөрөөр нь ингээд яг хүн болоход бол надад бол амар тусалсан гэж боддтой. Манай ээж чинь бол юмч хүн. Тэнгүүд л ингээд та манай хүүхд ядарлаа. Аль энд нэг юм цайцуу аль юм тарай. Аль чи нэг юм яад нэг юм тусал хэлэгч. Ийм тэрэлэгч чи ядраа тайлна энд битми ингээл чи асч масна гээл лөө наачууд ингэж одоо клизм тавьчих гээл те зүгээр гидсэн цэвэрлэлч тэгэх юм бол хэдэн ил ингээд гидсэн цэвэрлэхтэй тэнгэн гэдэг ч юм уу ингээл миний өмнөр ингээл тэг шир багш бүр яг амар хэлжсэн байхгүй за чимгээ чи бол битээ чи хүүхд ивдээтэй битээ хүүхд ингээд бие чагандаг болгоод наа чи зүв зүгээр ингээд байгаа хүүхд чи яах гэж ингэж байгаа ингээл тэг би чинь багшаа хөвгөнд орж байгаа юм чи Тэгэл гоо манаагч гэж хэлсэн манаагч гэсэн. Тэгэл ер нь бол манаагч чинь нэг тэгж юмыг одоо ингэж нарийн заахгүй шүү дээ. За одоо нэг ингэн тэгэн энэ хөл нь энчээ 50 гут нь одоо энийг нь бүр ингээд тэгээд нарийн заахгүй. Ерөнхийд нь ингээд заана. Тэр нь ингээд бас амар их юм сургаад байгаа байхгүй. Билээ хоолохгүй. Надад бол тэг зүр санагдсан ингээд дараа нь бодоод онгот. Тэр үед бол мэдэхгүй шүү. Ингээ баа багш ингээ нэг юм заахгүй байх гэж бодд юм уу? Мэдгүй яг юу ч боддээсэн. Тэгтээ одоо ингээ харахад ер нь ингээ нэг юм бэлэн хоолоор хооллог байгаа юм. Чи барилт. Тэг чи өөрөө ингээ ухаанаараа барилт. Тэгээд ингээд одоо наа чи юу хийж болмоор юм яамаар нэмэр. Тэгэл хилдэг өгнө. Гэхдээ чи яваач. Тэ? Яваа. Үгүй яваач гэл тэ. Тэрийг өөрөө яаж явах өөрөө бодож болох хэрэгтэй тэ. Тийм. Тэгэл тэнчнээс ингээд хүн ингээд ингэсээр байгаа л нэг өдөр нэг юм бүтээгдэхүүн болж гарч ирдэг байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд за одоо наа чи итлээ. За итэнгүүт нь одоо утгаа за одоо ингээд за одоо үүр мөр тийм байхгүй шүү.
Тэр чинь зүгээр л яв гэдэг үг хэлэн тэгэл тэрний цаана амар их юм ер нь байсан байгаа. Философи байгаа хөө. Зүгээр яв гэл те. Тиймэрхүү юмнуудаас л ер нь амар их юм ойлгож авсан. Тэгэл ер нь тэгээд ингээд нас яваад чих юм уу яг нэг тийм үе ингээд байд юм шүү. Ингээл 30 гараал 30-аас жоохон ингээл гараал явчихаар ер нь нэг юм өөртөө ярьдаг яг нас нэг юм 30-аас юм шиг бол санагдсан надад. Тэгээд ажил хийж исэн ч бай ингээд зүгээр ажил хийгээгүй амьдарч исэн ч бай ер нь л яг нэг юм 30 насн дээр хүн яг нэг юм өөрийгөө ингээд за чи яг хин бэ гэдэг л үе ирд юм шүү. За чи яг хин те чи өнөөдөр яг хин болцсон гэдэг ч юм уу. Хаана яваад байгаа юм те юу хийгээд байгаа юу их дуртай юм юу их сонирхолтой юм гэдэг яг үе дээр явж байгаа юм шиг. Тэгээд одоо ч гэсэндээ би бас яг ойлгоогүй л байгаа өөрийгөө бас. Яг 100% ингээд за би ч яг ийм хүн юм бэ шүү дээ гэдгээ бас яг 100% бас ойлгож чадахгүй. Нэг өөртөө бас яг ингээд юу гэх юм те 100% итгэлтэй байж бол итгэлгүй л биш нэг итгэлтэй. Тэгтээ одоо юу гэдэм бэ? Өөрийгөө дайчилж чадахгүй гэх юм уу? Нэг жоохон энэ хувь хүнийхээ талаар. Ингээ хүн харахад бол ингээд ажил хийгээл нэг фитнес хийгээд ингээд байгаа юм шиг боловч дотроо бас ингээд нэг дутуу юмнууд байгаа байхгүй. Өөртөө ингээд дутагдaltaй ч юм уу. Энийгээ жоохон засчмаар байна. Одоо жоохон ингээд арай эрт унтдаг болчмаар байна ч гэдэм үү те. Энийгээ жоохон ингэчмээр байна. Одоо буцаад нэг жоохон бэлтгэлээ хийчмээр байна ч гэдэм үү. Ер нь аягүй залхуу болчт юм билээ. Тэгээд ингээд бэлтгэл хийхгүй ингээд бараг 4 жил болчихж байгаа. Түүх тийм үд ч юм. Тийм, ер нь дунд нь бол яг ингээд нэг худлаа өнө хийх гэж оролдсон шүү дээ. 1 сар 2 сар нэг жоохон ингэж хийх гэж оролдоод тэгээл ингээд нэг ер нь жоохон дургуу тал руу. Тэгвэл энгийн хүмүүс ганцхан биш одоо мэрэгжлийн тамирчин байсан хүнд ч гэсэн дараа тийм болдог юм байна тий. Тийм, болоос ингээд нэг сарал гоё хийчингүүтэй болж мэлээ л доо. Тийм, яг одоо нэг тийм сонирхолтой болчиход байна л да. Нэг тийм утгагүй гэх юм уу? Миний хувьд бол яг ингээд за тэмцээнд ороод зөндөө олон ингээд тамирчид бол мэдээж ингээд хүсэл зорилго нь ингээд том тэмцээнд ороод том медаль аваад тэр том гадаадын тамирчидтэй өрсөлдөж өөрсдийгөө илүү ингээд батлагын тулд ч гэх юм уу те тэнчнээс ингээд гоё кайф авч штэ бид нар нэг одоо тамирчин ялаад ялчих юм бол бас нэг хэцүү тамирчин ялчих юм бол тэнчнээс гоё кайф авна штэ тэрэн шиг ингээд ер нь тамирчдын ер нь сэтгэл зүйсдэх бол ер нь тийшээ явж байгаа байхгүй. Би өөрөө нөгөө тамирчин байжгаад одоо тамирчин биш болцсон болохоор яг нөгөө нэг юм тамирчин шиг ингэж бэлтгэл хийгээл яг тамирчин шиг юм байх. Үгүй одоо нэг тийм сонирхолтой болцсон. Тэгээд дээрэс нь бас нэг за угаасаа тэгээд энэ болчин хөгжүүлэхийн тулд ингээл хийчвэл болчихно шүү дээ. Амархан гэдэг ч юм уу. Өөрийнхөө хувьд миний хувьд бол одоо амар амархан байхгүй. Болчинг ингээ хөгжүүлэх эсвэл одоо чин хасах ч байт юм уу. Эсвэл болчингаа томруулах ч байт юм уу те. Энэ бол надад бол зүгээр амар амархан. Үнэхээр чи үс ингээл нэг харахад л надаас том биетэй болцсон. Нэг харахад буцаад юм болцсон энэ төр. Яг өмнө нь бол би ч нэг 17 8 он хүртэл бол 18 он хүртэл ер нь стероид энтер гэдэг юм бол хэрглэж үзээгүй. Яг фитнесээ нээгээд тэгээд 19 онд ер нь анх стероид гэдэг одоо юм хэрглэж үзчихсэн байхгүй юу? Одоо допинг гэсэн үг. Тийм допинг гадагшаа нэг тэмцээнд яваад тэгээд хүмүүс ингээд одоо ийм дэлхийн тамирчидтай өрсөлдөгч байгаа болвол чи натуралаараа ингээд гоё ингээд явж чадахгүй ингэхгүй чи заавал нэг юм тодорхой хэмжээний стероид ингээд хэрэглэх хэрэгтэй мэрэгтэй нэтэрээ. Тэгээд би чи ямар ч мэдлэг байхгүй. Стероид гэдэг нь яг юу юм мэдэхгүй. Тэгэл цаа нэг ийм төрлийн стероид байна гэл нэг юм 2 төрлийн стероид надад өгвөл за чи энийг ингээд хэрэглээрэй гэж өгч байгаа. Тэгээ би тэрийг яг 2 сар хэрэглэдэг байхгүй юу? 2 шилтэй. Тэгсэн чинь ингээд бүр ингээд шал өөр. Амар ингээд нэг юм бие маасраал жин нэмэгдэл ингээд ер нь жоох ингээд амар хурдан томрол. Тэгэл би чи яг 19 онд яг ингээд улсын аргаар ороод тэгээд нөгөө нэг шинжилгээ энэ төр авлаа допинг гэлэрсэн тэр юмрээ чамайг тэмцээнд оруулахгүй. Ингээд ерөнхийдөө тэмцээнд орох эрхийг ингээд хасцсан байхгүй 4 жилээр. За. Тэгээд яг 19 онд тасагдаа тэгээд 20 онд ч корона гарчихж байгаа шүү дээ. Тэгээд байжгаад 21 онд нь дахиж би стероид хэрэглэж байгаа байхгүй юу? Улсын аргад орохын тулд. Буцаад нэг амар том болохын тулд гэсэн үг. Тэгээд хэрэглээд
окей орж үзлээ, төрүүлчлээ. Тэгээд тэр чинь цааш ингээд 22 онд нь шууд яг ихний үлрэлтэнд шууд тэмцээн болцсон. Тэр үлрэлт нь бас тэмцээндээ орчоод тэгээд яг 22 оны 3 сард миний хөл хугараад хөлөө углаад алдахж жагаад тэгээд ер нь л тэрнээс хойш ер нь л бэлтгэл хийгээг байхгүй. Ер нь болцсон гэсэн үг. Тэгээд тэр үед бол ингээд яг амар ингээд надад ингээд сөрөг нөлөөнүүд амар мэдгцэн. За. Одоо яг ингээд яр батга матга ингээд гарч марах нь бол нэг тийм сонио юм биш байхгүй. Ингээд давхар ингээд им ууж муудаг ч юм уу гэл нэг хөхний толгой молгоо ургаах тэр чинь нэг сайд эффектүүд нь илрээд байгаа шин. Тэднэр нь болохоор ингээд одоо миний зүр ойлгосноор би бол яг бүр нэг тийм нарийн мэдгүй. Яг стероид нь яг энэ стероид нь ингэдэг, яг тэр стероид нь тэгдэг гэдэг бол мэдгүй. Зүгээр яг хэрглэж үзчихсэн. Дараа нь гарсан гаж нөлөө нөх юм бол нэг юм жоохон батга шиг ч юм уу гардаг ч юм аа. Тэр метр бол нэг тийм сонирм биш. Одоо нэг дааврын өөрчлөлтөнд л хүнийг оруулчихад байгаа юм байл л тийм. Одоо чи ингээд биендээ ингээд 90 гормон ингээд шахаад ангууд чиний бие чинь ингээд 90 гормоноор дүүрээд ирэхээр нэг эмхтэй гормон дарагдаад эхлэв шүү дээ. Тэнгүүд тэрийг тэмцэржүүлэхийн тулд нэг 90 гормон, им гормон ч буцаж ихсээд тэнгүүд нэг хөхний толгой молгоо ингээд ургах. Одоо тэр нэг эмхтэй хүн нэг сүний булчирхай гэж байгаа шүү дээ. Эрэгтэй хүнд ч бас байгаа. Тэр булчирхай нь ингээд томроод одоо нэг сугны булчирхай цочлоо, энэ цочлоо гэдэг шүү дээ. Тэр шиг нэг тийм ингээд хөхний толгой нь ингээд жоохон цаанаа ингээд юм хатуу булчирхай шиг юм ингээд томроод байгаа байхгүй. Тэгээд ингээд хүмүүс ингээд посмос ангууд нэг ингээд хөхний толгой нь ингээд тэр нь зөв нүдэнд ил харагдаж байгаа юм гэсэн. Тэнгүүд за тэр чин тэгвэл ингээд булчин томруулт юм байна. Стероид тий булчин томруулт юм байна. За тэгвэл ингээд хүн ямар булчинтай ингээд тэнгүүд хөндлөн судалтай булчинтай. Бид нар одоо бидний бие бүрхэж байгаа булчингууд тахгүй. 2 толгой 3 толгой төлмөл хөвлийн мэвэл юу гэдэг бүгдөө. Нэг нь гүлгэр булчин гэж байгаа. Гүлгэр булчин болохоор бидний дотор ирэхтэн байхгүй. Илэг, уушиг, хотоод юу гэдэг тий. Тэнгүүд зүрх гэдэг бас булчин байна. Тэгээд ерөөхдөө нэг юм 3 үндсэн хэсгийн булчингаас л хүний одоо бие тогтоод байгаа байхгүй. Тэнгүүд давхар нөгөө нэг илэг томордог. Зүрх томордог гэх юм уу. Тэр юм дотор бас ингээд тэнгүүд нэг бодигийн тамирчдын ингээд харангууд ингээд амар юм том гидтэй байгаад байдаг. Гидсэн ингээд зүлхийгээд байдаг. Тэр бол би тэгж бодоод байгаа байхгүй. Дотор ирэхтнүүд нь ерөөхдөө хэмжээнээс ингээд томроод одоо чиний илэг чинь томорцсон байна гэдэг ч юм уу тийм эмчнэр ярьдэн шүү дээ. Тэр бол өөхлөлт биш гэхдээ томролт юм байна тийм үү? Тийм цаанаа ингээд өөхн нэх бага байгаад байгаа байхгүй. Өөхний хувь нь ингээд багассан байгаа шүү дээ. Болчин ялгараад байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд хөвлийн ингээд зүдийгээд юм том байгаад байгаа байхгүй. Ингээд цаанхаагаад ингээд одоо нэг дөнгөж төрсөн яраа хөхт мөхт ингээд нэг гитцэн ингээд шард сор хэлээл гитцэн ингээд том боочтой шүү дээ. Тэгэл нэг онгуулж монгуулаад тийм. Тэрэн шиг өөрөхдөө гитцэн ингээд юм том мом байдаг бодволтын тамирчдын гадаадын ч байна, Монголын ч байна. Тэгэл яраатай бол нэг энэ үхэн чинь л юмнууд. Тэнгүүд хамгийн гол нь тийм сэтгцэд нөлөөлтгөл санагдсан надад. Ер нь яг ингээд өөрийгөө л хүн ажиглаж байгаа байхгүй. Тэрнээс болол ингээд нэг босод хүмүүсүүдийг тэр тэгсэн нэг гэсэн гэж би бол мэдэхгүй. Хүмүүстийг яаж нөлөөлж байгааг нь ч мэдэхгүй. Миний хувьд бол яг нэг тийм сэтгц гэхээс ил тэр ер нь сэтгцийн эрүүл мэнд тал руугаа хүний одоо тэр одоо шийдвэр гаргалтч байт юм уу? Хүний одоо юмд хандж байгаа хандлага энтерт ингээд арай өөрөөр нөлөөлт юм бэл. Сэтгэл гутрал гэх юм уу? Нэг тиймэрхүү байдал оруулчихж байгаа. Даун. Одоо яа нэг тэрийг ингээд хэрглэж байгаа үед ингээд тестостерон даавар ингээд амар их бид нар амар юм одоо илүү хүчрэхэг болдог ч гэх юм уу тий. Тэнгүү тэрийгээ дагаад нэг өөртөө итгэл нь ингээд улам амар нэмэгддэг ч юм уу ингээл хаа тий. Би л ер нь амар шааштай би л ер нь кул би гоё гэдэг ч юм уу. Тэнгүүд нөгөөх нь ингээд байхаа ойлоо л тий. Ингээл хэрэглээ байсан тий. Хэрэглээ ойлоо тэгэл болчин унаал тэнгүүд л нэг өмнө байсан өөрийг хараад яа би юм байсан. Ингээд тэгэл ерөнхийдөө ингээл нэг өөртөө ихтгэлгүй болдог ч юм уу, сэтгэл санаагаар ундаг ч юм уу. Тэгэл эсвэл нэг хохирогчийн дүр тоглолдог ч юм уу тий. Энэ ингээд бол ингэхгүй юу. Яа хөлөө углааг байсан бол би одоо ингэж яахгүй тэгж яахгүй гэл тухайн үедээ. Тэгэнгүүт яг өнөөдөр ингээд эргүүлээд харах юм бол амар хацтай. Яаж язар хөлөө угалсан гэж боддог аахгүй. Тэгээгүйсэн бол бүр илүү ингээд өшөө илүү амжилтын төлөө тий. Өшөө илүү ингээд эрсдэл гаргаад тэг мэдхгүй штэ. Нэг өдөр яг яах вэ? Гинт ингээл нэг
40 гараал амар гоё те хүүхдүүд нь том болоод нэг амьдрал нэг гоё ингээл болоод явж исэн чинь гинт за зүрхэнд чинь нэг юм асуудалтай юм байна гэл. За ингээл нөө зүрх мөрх гэл сандраал ингээ явж байгаа ч өө таны элэг чинь юм байна гэл. Тэ яах. Тэгэхээр хүний ингээд хамгийн гол юм бол ер нь эрүүл мэнд аваад байгаа байхгүй. Эрүүл мэнд хүн мөнгөтэй ээж болно, мөнгөгүй ээж болно. Гэхдээ эрүүл мэнд гэдэг бол ер нь аягүй чухал гэдгийг л ер нь ойлгосон. Тэгээ энэ хугацаанд одоо ингээл зөндөө олон гадаадын тамирчидч байна, дотоодын тамирчидч байна. Одоо од болсонгууд нь ингээд насарсан мэдэгдээд байгаа байхгүй. Дөнгөж ингээл 30 идэх наснда. Саяхан бас нэг залуу насарчлаа шүү дээ. Тийм, тэр бол би хард тамхи гэж бодож байгаа. Тийм үү. Тийм, хичнээн ингээд тэр чинь мэдгүй би ингээд зүгээр Instagram руу ингээд орж харсан чинь амар залуу байжснаа, гоё биетэй царайлаг залуу байжснаа. Царай мараага ирүүгээ юм болгоол. Тэгсэн нэг маск кинод штэ. Ингээл хувирж мөрөөл ингээд. Удаашруулж хотлолол энэ тэрний тийм дүр шиг нэг тийм маск оф энэ хийгээл хувц мовц амар сонирн болоод тэгээ ялангуяа тэр чинь Таиландд байгаа байхгүй. Тийм ээ. Таиландд ингээд ер нь харт тамхи энэ тэр чинь хэцүү штэ. Бүх юм ингээд нээлттэй. Тэгэл хүн ер нь тэгээд нэг тийм юмд л донтол хитрхи нэг юм руу туйлширхаараа л нэг тийм болж юм шиг санагддаг. Тэгэхээр яг фитнесээр ингээд хичээлдэг хүмүүсүүдийг аль болох ямар нэгэн одоо нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр өөрөөрөө л ингээд тэрийг одоо жингээ хасдаг ч юм уу, булчингаа нэмдэг ч юм уу. Тэгэх юм бол тэр нь илүү үр дүнтэй байгаа байхгүй. Ямар нэгэн бүтээгдэхүүн гэдэг нь зүгээр яг допингийн төрлийн бүтээгдэхүүн хэлж байгаа шүү дээ. Саплимент. Тийм, ер нь ингээд саплимент ч байна л да. Зүгээр яг саплимент гэхээр яг уураг энэ тэрийг бол ингээд ууж болно шүү дээ. Одоо уураг, бисо, амино ч гэх юм уу. Бид тэр ингээд хоол хүнснээс авах хэрэгтэй. Тэгтээ тэр хоол хүнснээс хангалттай авч чадахгүй байгаа үедээ уураг авчдаг ч юм уу. Хоол хүнснээс авч чадахгүй байгаа амин одоо тэмтэй тэр витамин минералуудаа ч юм уу. Яг хоол хүнснээс авч чадахгүй байх юм бол нэмэлтээр уучдаг ч юм уу. Тэр мөр бол биш ээ. Яг допинг хэлж байгаа. Одоо тийм допинг эсрэгээр нь одоо эмэгтэй хүмүүсүүд ч юм эрэгтэй хүмүүсүүд хамаагүй тарган жингийн илүүдэлтэй хүмүүсүүд ямар нэгэн тураах цай, тураах кофе тэ бүр тураах эмэг хүртэл байгаа. Одоо сүүлийн үед нөгөө инсулин яадаг нэг тариа хүүсэн тарьдаг тариа гарлаа шүү дээ монголчууд. Гайгүй мөнгөтэй болгоно л тариуллаа. Тэгээд хүүсрүүгээ тарьдаг. 7 хоногт нэг удаа тарьдаг. Би тэрийг бол сайн мэддэг. Яг сахарын хэмжээг нь тааруулдаг юм байна л да. Тэгвэл нөө эргэлгээ болонгууд өрөө нөлөөнүүд нь одооноос гарч эхэлж байгаа шүү. Тийм ер нь ингээд нэмэлт юм хэрэгэл. Би одоо ингээд ер нь бол яг жимээ хасахтаа ч юм уу өөх шатаагч ер нь ууж үзэж байгааг байхгүй. Ер нь өөх шатаагч ууж үзэж байгааг. Ер нь энэ багасаа л юм тарган байж үзэж байгааг болохоор яг ингээд тарган хүнд яг ямар зовлон байгаад байгаа нэ. Ингээд би энэ ингээд амар хүндрээл хэцүү болоод ч үт юм уу. Яг ингээд сайн мэдхгүй. Зүгээр л хүмүүсээс уншсан хүмүүсээс ингээд ямар үдгийн яад гэдгийг ингээд те жимд явж байгаа хүмүүсүүдээс асуугаад тарган байх нь яг ямар үдийн юу хийхэд чамд хэцүү үдийн яад ийдээ ингээд дотор чи яг юу болоод байдгийг би мэдэхгүй байхгүй юу. Ингээд турангаа хүн байх юм бол тэрийг ингээд болчинтай ингээд болгох юм бол ер нь амархан. Тарган хүнийг тураана гэдэг чинь амар юм хэцүү асуудал. Нэгдүгээрт ингээд хоол, сахилга бат те тэр хүн хичнээн ингээд наана би гурил идэхгүй байгаа. Би ингээд шүн орой босч мэдхгүй байгаа. Гэ хэлж болно. Гэхдээ цаагаар ингээд нууц идсэн ч үт юм уу. Ингээд байждаг. Тэгэл тэр чинь ингээд хэцүү. Ер нь. Тэгэхээр яг өөрөө тарган байж үзэг болохоор тэр тарган хүмүүс за одоо чи ингээрээ тэгэрэй гэдэг зөвлөгөө өгч жоохон хэцүү. Яг хуу кардио тасгалуудыг нь бол хийлгэх нь. Тэгтээ тэрийг ямар кардио хийлгэх вэ гэдэг чинь бас амар чухал байхгүй. Одоо тэр том хүнд ингээд бийтэй хүмүүсүүдийг өсрүүлээд харайлгуулад ээж болохгүй байхгүй юу? Болохгүй шүү дээ. Болохгүй. Тэр чинь нэгдүгээр тэр хүнд чинь хүн ингээ үсрээд доош ингээ буух болгонд хүний тэр үен дээр нуруунд дээр ингээ ачаал нь ирээд байгаа байхгүй. Тэнгүүтэл ингээл хүмүүсүүдтэй нэг ингээл нэг кардио гэж ингээл үсрүүлээл ингээл ингээд ээж болохгүй гэсэн үг. Тэгэхээр ер нь ямар хүнтэй яаж харьцуул яг хөө тэр булчингийн талаас нь хөдөлгөөний талаас нь ч үт юм уу. Эрүүл мэндийн талаас нь бол зөвлөгөө өгнө. Тэр хүмүүсүүдийг ингээд за ингээд хийшүү зөв хийх нь чухал шүү гэдгийг нь хөдөлгөөн хийх нь чухал. Гэхдээ тэрийгээ бас зөв хийх нь чухал гэдгийг нь ойлгуулад байгаа. Тэрнээсгүй бол би яг
хоол зүйч шиг энийг яг ингэж хийдүүл ингэн тэгнэ гэсэн юм бол байхгүй. Тэрийг бол хүн өөрөө л өөр битэй ярилцаж ойлгодог юм байхгүй. За надад нэг юм итгэхэр би энд ингээд ер нь дуртай. Гэхдээ энэ хэрэггүй. За одоо энийг ер нь болчих гэд болдог ч юм уу. Эсвэл за иймэрхүү юм итгэхэр би ер нь жоохон таргалчаад байт юм аа. Заашиг. За иймэрхүү юм итгэхэр би ер нь дуустал л идчихий санаа амарт юм аа гэдэг ч юм уу те. Тийм болохоор тэрнээсээ хүн ингээд өөрийгөө л ингээд өөртөө яриад өөрийгөө л наан цаана болгоод явдаг юм байгаа тоххой. Тэгэхгүй заавал нөгөө нэг юм хүчээр нэг багш хилцэн байдаг. За чи ингэх ёстой, тэх ёстой гингүүт л багш тэгсэн одоо би тэгэхгүй бол болохгүй, ингэхгүй бол болохгүй гэл те. Тэрийг ерөөсөө ингээд өөрөөсөө судалж хайх амар тийм ирэл явуул их дургу хүмүүсүүд. Багш ингэсэн, энийг л идгсэн, тэрийг л идгсэн. Би анх яг тиймсэн бохгүй. Фитнес хийгээл анх ингээд тэмцээнд орох чинь 16 онд. Тэгээд л хоёлаа нөгөө турник болон гадагшаа явсан хэрэг дээр чинь жоохон ярьж чад. Надад ч урсгал. Турник жиж бас нөгөө жудо барилгаас гадна аюух турникээр би их хөгжүүлсэн байсан шүү дээ. Одоо тэр турник ч юм бол бүр холбоотой болоод бүр залуучуудын бүр юу болсон болохоор юу байсан бид яг ингээд 10 жилдээ ингээд нэг турник хийдэг гэсэн байхгүй. Одоо манай Баяна гэдэг найз үтэй. Баянагийн 10 жилийн анги өгөх тахгүй манай найз. Тэгээд Баянагийн аав нь жаргалсаахан ингээд ах байгаа. Ер нь одоо пауэрлифтингийн дэлхийн аврах. Одоо ахмадын дэлхийн аврах. Пауэрлифтингийн айгаа мундаг ах байгаа. Тэр ахас бидрийг бас амар зоригжуулнаа. Арчаагүй юмнууд. Та нарт ингээд потенциал ч юм бол байна. Гэтэ та нарт арчаа алга малга гэл. Тэгээ бидрийг ингээд амар хурцалдаг гэсэн байхгүй. Тэгэл би ингээ гар дээр ингээ 100 нэж та нар чадахгүй юм атахгүй гэл. Тэгээ бид нар чинь ингээл турникын сүнэн. Тэр чинь ингээл зунал болдог юм штэ. Өвөл гэхээс илүү. Тэнгүүд аав нь ингээ гар дээр бидний нүдэн дээр ингээд тэр настай хүн ингээд те бидний хувьд бол аав хүн гэдэг чинь том хүн штэ. Тэр хүн ингээд одоо 40 мөч гарцсан ингээд 50 хүрч байгаа хүн ингээд гар дээр ингээд сүнэж хат бид нар ингээд дөнгөж 20 хүрээжгүй бацаанууд ингээд турникэнд гар дээр бол яг ингээд сүнээчүүл сүнээчин тийм турник мөрникэн сүнээчдэггүй. Тэгэл бид амар их ингээд турник гэдэг гэсэн байхгүй. Тэгээд чадахгүйсэн ч гэсэн хүн ингээд татаад идэм билээ. Ингээл буруу зүв чамаагүй. Тэнгүүд тэрэнд чинь явандаа тэр нөгөө нэг ив гэдэг юм нь ингээд нэг жоохон орж эхлээд тийм нэг хүч гэдэг юм нь бас сууж эхлээд тэнгүүд ив хүч хоёрыг хооронд нь жоох юм эвтэйхэн болгоод нэг жоохон техник гэдэг юм уу сурж байгаа байхгүй. Тэгээ ингээд явж байхдаа амар олон хүмүүстэй танилцж байгаа ш турникэн дээр ингээд турник гэдэг. Тэр үед яг Сандуу гэдэг нэг залуу байсан юм бас нэг тийм гимнастикийн бас турник гэдэг залуу. Тэр ингээд биднэрт ингээд янз бүрийн юм зааж өгдөг. Ийм тийм гэ. Тэгээ тэрний дүүн гэд бас юм блэ тэ бас нэг Сандуу л үү бас нэг. Тэр хоёр ингэж явж байгаад нэг холбоо байгуулад тэмцээн зөхиодог болоод тэр үеэс хойш ер нь айгу гоё хөгжүүлсэн турникийг. Би бол нэг тэнчнээс бол хол яг ингээл хөгжүүлцэл ингээл хамт холбоо байгуулж яваагүй. Ингээд тэнгууд тэд нар нэг Монголын Got Talent лөө. Авьяаслаг монголчууд. Тийм авьяаслаг монголчуудад яг нэг юм турникэн дээр баах юм залуучууд хийдэж шүү дээ. Тэд нар аахгүй юм. Анх ер нь турникны холбоо байгуулжсэн. Тэгж ер нь турникээр би чинь айгу өөрчлөлтөд гоё болчихсон шүү дээ. Одоо ер нь ингээд далбаа малбаа амар хүчтэй юм бэл. Далбаасаад мөрчин ингээд нөө жодоо барилддаг хүмүүсээс бүр шал онд болчихсон тэр үед. Тийм ер нь яг ингээд амар хөгждөйм байлээ. Бид нар яг ингээд нэг жоохон хүч мүч гаргаж ингээд зөв юм хийхгүй болохоор л нэг юм байгаад байдаг байхгүй. Би жодоогоос турник руу тэгж орсон байсан. Яаж жаад фитнес руу орсон юм. Фитнес ч юм болохоор ингэсэн юм аа. Би за үндэсний их сургуульд орчин. Үндэсний биеийн тамирчлаа. Аврагч байлаа. Аль нь жаах вэ тэгээд орчин. Би олимпиад аврагуулна. Тэгээд би 2004 онд Цагаанбаатар ахыг олимпиад сүрэл авчихад ёо ямар муу юм бэ гэж бодож ирсэн байхгүй. Намаараа танахт нөө. Яа би гэж бодвол тэгэл би төрүүлнэ. Би бол төрүүлнэ л гэдэг тийм л бодолтойсэн юм. Надад тэгээд яг тэр нэг хүсэл тэмүүлж ер нь байсан. Тэгээд би их сургуулаа төгсөөл 10 жилээ төгсөөд угаасаа үндэсний биеийн тамир гэж орчин. Дүн нь бол ингээд надад хичээл мичээл ерөөсөө сонирн биш аваад байгаа байхгүй. Дүн ингээд гарчин гэж тэгчин.
Тэгэл яах чаргагүй ингээл ээж мэж арга гэрийн шахалтаар юу яриад байгаа юм тийм байхгүй маахгүй. Тэгэл намайг чинь тэр төгсдөг жилч ингээл баахан сургалтанд явуулаад хүчээр. Тэгэл нэг математик ингээл баахан англи хэл тэгэл зүр тусланд ингээд намайг 100 зүгээр амраагаагүй байхгүй. Зүгээр шууд вакуум туслан руу шууд пак гэл уцмц сурааж аваад шууд явуулсан. Тин чинь ингээл англиар ингээл баахан хүмүүсүүд англиар яриад англиар хичээл ордог ингээл юм. Тэгээд тэр нь бол жоохон худны газар байсан л та. Тийм ер нь жоохон тампа газар байсан. Тэр ч яах. Тэгээд ингээл яэш мэшт бэлдүүлж ингэж мөнгөж. Тэгээд ер нь явсаар агаал санхуд орчдөг байхгүй. Тэгээд санхуд тэр чи яг ингээд хоёрыг харьцах нь 2 гээд 2 жил Монгол сураад 2 жил нь Хятадд сурдаг. Тийм ингээд орцсон. Тэгэнгүүт нөгөө хичээл нь өглөө 8-аас ордог ч гэсэн өдөр 2-3 гэхэд тарахгүй. 4 өнгөрөөгөө л тардаг. Тэнгүүт би ингээд 4 гээл шигшээ баг руу очиод бэлтгэлтэй ингээд оронгод хоцорчод байгаа. Тийм. Тэгээ надад бол ингээл ахнар махнар нэг юм хэлэхгүй багш нараас нэг юм хэлэхгүй. Тэгтээ миний санаа зовоод байгаа байхгүй. Амар эвгүй штэ. Бүгд ингээл хувцас өмсцэн, бүгд ингээд бэлтгэлээ эхэлсэн гүүгээл би ялаалтаа хийгээл ингэж яах. Нэг гадны хувцас нэг орж ирсэн гэнт хувцас солиол тэр чи амар соёлгүй байхгүй. Зүгээр цагаанаа тэгэж байх хоёр гүйж яхад хувцас сочинд чинь амар. Тийм тэгэл үнэхээр тэгээд тэр чинь ингээд яг хувийн үзэл бодлого чадахгүй чадвал чадна амжиж чадахгүй юм чинь тэгээд яах тэг явчихдаг. Тэгэл ингээл хэсэг болол тэгэл нэг найз нөхдөдөө фитнесээр ороод за энд нэг фитнес энд голдс гэдэг нэг голден жим гэл нэг жоохон хийж үзэл тэгэл тэр чинь ерөөсөө тэгж тууштай явахгүй байхгүй. Нэг сар явж үзэл. За ингээл тэгэл хүмүүс ингээ харангуут чи чахын доо ингээ жоохон булчин юм ч юм бол хөрхэн булчих юм шүү дээ. Би ч нөө багасаа л барилдаг ухтаал нэг тийм яргацны булчинтай юм ярцгарал юм байсан шүү дээ. Тэгээд Хятадд очиод 2 дугаар курсээ төгсөө 3 дугаар курсээсээ Хятадд очиод тэгээд за би одоо энд жинхэнэ хална гэлтэй. Жинхэнэ би одоо бэлтгэлээгээд одоо надад бол жинхэнэ цаг зав гарч байгаа одоо би барилдаад гээд. Тэгсэн чинь ингээд яг манай тэр сурж байсан хотод бас жудаа бүх мөх нь хөгжөөгөө. Хятад бол яг чөлөөт бөхөрөө сайн штэ. Тэгээд жудаа бүх мөн штэ. Тэнгүүд яг миний тэр байсан хотод нь ялангуяа бас айгу муу. Тэгээд нөгөө нэг зөвхөн ингээд бөмбөгтэй спорт амар хөгжсөн хот байсан байхгүй. Мож гэх юм бол явны мож гэдэг нэг тийм. Тэгээд нөгөө волейбол, сагсан бөмбөг, ширний теннис юу гэдэг нэг бөмбөгтэй спортоор айгу тийм улстай. Тэнчнээс том тамирчид гардаг яг тийм мож. Тэгээд ямар нэгэн тийм клуб байхгүй. Жудаа бүх юм ч байхгүй, бокс инж баг юм байхгүй. Тэгээ байгаа юмнууд нь их юм бол тэгэл фитнес л байгаа байхгүй. Байр болгоны доор, хотхон болгоны доор ингээл нэг юм том спорт зал байдаг. Дотор ингээл фитнестэй, сагсан бөмбөгийн талбайтай, тэгэл янз бүрийн ингээл спортуудын талбайтай. Тэгээ тэрэн чинь ингээд бид нар ангиараа ингээд бөөндөө ингээд бүртгүүлэх юм бол хямдхан, жилээр нь бүртгүүлэх юм бол бүр хямдхан ингээл. Тэгэл ямар ч нэг жил бүртгүүлж угаасаа л энэ байх нь үний юм чинь ингээл. Тэгэл явж байгаа л ингээл нэг багаар фитнес хийгээл гоё болоод дуртай болоод тэнгууд нэр фитнест ингээд зааж байгаа ингээд багш магш ингээд харахаар амар гоё нэг юм цэмбэр ингээл нэг юм ямар гоё юм бэ гэл би амар юм гоё. Тэгэл хийсээр хагаад тэнд нэг тэмцээн болт юм аа. Одоо оюутны авраг юм тэнд ажиллаж амьдардаг хүмүүсүүдийн зөвхөн монголчууд юм. Үгүй одоо тэр Дайлын хотод ажиллаж амьдардаг гадаадуудын донд. За. Хятад байхгүй. Зөвхөн гадаадуудын донд. Тим тэмцээнд ороод тэгээд зүгээр малтарцсан. Тэгэл нэг юм байт юм байна гэд. Тэгэж явангуудаа Монгол руу ингээд ирээд зун Монголд байгаа шүү дээ. Тэгтээ бас нэг тэмцээнд орё гэд. Шууд нэг 14 хоног шууд ингээд дахиад идэл. Будаа мудаа юу ч идэхгүй. Тэгэл нэг жоохон ногоо идэл. Тэгэл ингээд будаа идэл. Будаа идэл ингээд махаа идэл дахин юм. Нүүт нь аргаал ингээд орохгүй. Тэг ингээд тэмцээнд орж үзээл гэсэн чи юу топ 10 марав. Тийм байхгүй зүгээр тэмцээнд дээр орж нэг поз моз ингэж барьсан болол хасагдчихаа. Яг тэнчэнээс өөрийнхөө суугыг мэдэрч байгаа. За окей би чинь сууг юм биш та гэл. Тэгээд Монголоос явахдаа энэчнээс баах уураг мураг авал явчих. Уураг амино гэл. Тэгэл тэнцээ очиод яангууд ч угаас бид нар өхрийн мах авч чадахгүй. Авал гахааны мах авна, дахианы мах авна. Хямдхан, будаа нь хямдхан. Тэгэл ерөөсөө тэнд ингээд идэж явах юм бол хямдхан Хятад. Тэгэл сурж явах хугацаанд ингээд ерөөсөө л бэлтгэлээ хийгээл.
ингээл хоолой ингээл сайн идэл ерөөсөө сайн унтаж амраал тэр ер нь амар чухал. Хүний нойр гэдэг бол амар чухал гэсэн тэр үед. Би яг 10 гээл унтдаг, яг өглөө 5 цагт ингээл босдог. Хичээлдээ явахаас өмнө хичээлээ хийдэг. Тэгэл 8 гээл хичээлдээ яваал хичээлээсээ ирлээ. Шууд хоолой хийж идлээ. Бэлтгэлдээ явлаа. Жохон унтлаа. Босч ингэж жоох юм хийжсэн буцаад ингэдэг ч юм нэг хэв маягтай. Тэгж жагаад яг 14 оны 9 сард нөх 12 сард ч лөө тэр хотын авраг болсон юм. Тэр хотынх нь авраг фитнесийн. Тэсэн чинь манай нөгөө нэг явдаг фитнесийн багш ингээд намайг чи орчих гэдэг. Чи орчоо гэдэггүй би одоо ингээд гэсчгүй чи болно чи гоё яана чи орчоо гэл. Тэгэх юм бол би чамааг ингээд жимд ингээд дараа жил өнгөө явуулъя. Орчих юм болов. Орчих юм бол гэл тэгж байна. За тийгээл тэгэл тэр чинь нөгөө фитнесийнхаа нэг юм тог мөгийг бас ирцэн. Ингээл ороод. Тэг үнэхээр л гоё орсон. Тэгээд тэр төрүүлснэгтэй бол нэг юм жижигхэн байсан л та. Төрүүлсэ. Тийм. Тэгээд тэр хотынх нь аврахт нь төрүүлчихдэг байхгүй. Тэгээд тэнчнээс чинь бас ингээд нэг юм гоё кайф авчиж байгаа. Ялах мэдрэмж авчиж байгаа. Тэгээд тэнчнээс ингээд яваад дараа нь дахиад тэр нэг өнгөрсөн жил болдог. Тэр Дайлиан хотод ажиллаж амьдардаг гадаад залуучуудын донд те тэмцээн болдог. Тэрэнд нь ороод дахиад төрүүлчихлээ. Оо зөө. Тэгсэн чинь ингээл чи хаанах оюутай юм Монгол цонгол гэл маа найзууд ингээл хүмүүстэй олзалт юм уу. Оо тийм үү би төвийг мэдэн штэ гэл. Нэг бодиг нэг юм болчихтой төвийг мэдэн штэ гэл хүмүүс яриад байгаа байхгүй. Нэх амар хүмүүс ярихгүй л. Тэгтэл тодорхой хэмжээнд нэг юм жоох мэддэг болсон. Тэгсэн чинь л сургууль мургуулийн самбар дээр ингээл миний зураг мурыг тавьчихсан. Оо тий. Би ч бол нэг тийм муу сарлахтан багхгүй онц биш. Яг хичээж явж байгаа. Хичээгээл явж байгаа нэг тийм нэг онц сурдгоо тийм оюутан тэгэл ямар ч нэг нөгөө талаараа ингээд спорт талаараа бол ингээд өөрийгөө бас ингээд харуулад байдаг. Үлгэрлээд байдаг. Тийм л байсан. Тэгээд ер нь фитнес дуртай болчихдог байхгүй. Гоё юм байна. За энийг би бүр амар гоё ингээд сорын ойлгоё гэл те. Тэнгүүтээ манай ээж чинь ингээд эмч хүн ингээл намайг эмч болгоно. Чи ангаахт ороодхоо. Чи яаж чаад ангаахт ороо гэл те. Тэгдэгсэндээ би чи гүү юм балаа юм би чи барилт нь юу яриад байгаа ингээл. Тэгснэ ирсэн жилээ би шууд ангаахт орж байгаа байхгүй. Оо дахиад. За окей би ингээд ээж сорын одоо ингээд тэгээ захиралтай нэг аваалдаад нэг тэр би ингээд санхүүгийн засгийн сургууль ингээд төгссөн тий. Ингээд юм би ингээд хүний одоо их юмч болохгүй тий. Имч болох надад бол яг одоохондоо сонирхол байхгүй. Тэгээ намайг сурч яхад яг 1-2 жил эхний 1-2 дугаар курст ингээд бүх юм үздэг гэсэн байхгүй. Антон, физиолог, гистолог, хараг яс юу гэдэм болчин. Дотор хэрэгтэй бүх юм үзнэ. Тэрний дараагаас 3 дугаар курстээ орохдоо шалгалтаа өгөөд ингээд оноогоор ингээд хүний их юмч болох юм уу? Одоо нүүрэм судлалын юмч болох юм уу? Тэ? Уламжлалтын юмч болох юм уу гэд ингээд хуваагддаг гэсэн бохоггүй. Тэгээд 1-2 дугаар курстэй ингээд бүх хичээл ордог гэсэн. Тэгээ би яг 2 дугаар курстэй ингээд сурж байгаа л за окей болчлоо. Би ойлгочлаа гэл тэ. Тэгэл шууд 17 онд гараал сургуулиасаа гараал 17 онд нь Азийн авраг болоод яаж чад нэг Монгол улсаас Азийн авраг нь. Тэгэхээр бас нэг юм давуу тал байна. Дээрээс нэг амар тийм сүртэй нэг тийм олон тамирчид ороогүй. Нэг 5-6 тамирчин л орсог миний ангилалд. Тэг яг тэр дундаас бол нэг төрүүлчих чам 2 Япон тамирчин байсан. Хонконг тамирчин байсан, Солонгос тамирчин байсан. Солонгос байна чинь. Бага тийм. Тэр дундаа бол яг ингэ төрүүлчих чам. Тэр үе мууийнхаа ингэ зургийг ингэ одоо ингэ харангуут бас амар гоё. Үнэхээр л яг юм. Ямар гоё юм бэ л гэж харагдтыг. Тэгэл нэг юм стероид хэрглэж явах үеийн тэр одоо булчин мас авч байгаа хэрглэж байгаа те царай төрхний хувьд ч гэсэнтэй шал өөр. Одоогийнхоосоо ч шал өөр. Тий. Одоо ингээ стероид хэрглэж явах үеийнхаа ингээ царайг харах юм бол би амар хөш харагдаад байгаа байхгүй. Жохон дөрвөлжин царайтай харагдав. Тий, ер нь ингээ нэг мас аваад ингээ ер нь нэг юм жоохон нас хөш харагддаг ч. Одоо намайг ингээ явж байгаад ингээ зарим хүмүүс ингээ 20 хүрсэн юм уу гэдэг ч юм уу. Свим юугээс ингээ орой шин пими авах гал нэг ганц би авах гал тэгэхээр онгол бичүүгээр амтай 21 хүрсэн юм өнтрийг ч юм гэлтэй нэг жоох хөвт тэнгууд л заа гээл хаа үзүүлэн штэ бас бахархаад байгаа байхгүй нэг тиймэрхүү тэгэл бас ингээд зүв ингээд яваад зүгээр ингээд өөрсдөр ингээд явах юм бол бидний ингээд би ч гэсэндээ ингээд гоё царай зүс ч гэсэндээ гоё ингээд залуу харагдана би хаач гэсэндээ гоё нэг юм тийм зүв эрүүл харагдана гэх юм уу.
Тийм. Одоо бол тэгж хардаг болцсон. Тэгээд би бол одоо ингээд стероид хэрэглэж байгаа тамирчдыг бол буруутгахгүй. Яагаад гэхээр тэгэл хэрэглэх нь хэрэглээл тэгэл ингээл үнэхээр тамирчин болох бол ингээл зөв хэрэглээд явж байгаа ч хүмүүсүүд байна. Зөв хэрэглэж чадахгүй байгаа ч хүмүүс байна. Би одоо мэдэхгүй. Хүмүүс ингээд надаас ингээд одоо би тэмцээнд орохсон яах вэ гэл. Үгүй би мэдэхгүй. Надаас битээ юм асуу. Би бүр мэдэхгүй. Яагаад гэхээр би өөрөө ингээд тэр үедээ одоо хэрэгжилж исэн стероидуудаа яг яаж үйлчлээд яг яаж ингэж очиод миний биед яг яаж нөлөөлөд миний булчин томороод байгаа гэдгийг би ойлгохгүйсэн байхгүй. Тэр чинь ингэ цаана амар нарийн байгаад байгаа байхгүй. Миний цусанд шингэхдээ яаж шингээд байгаа. Тэгээ за окей болоо би бас юугийн ч мэдэхгүй. Тэр чинь хүмүүсүүдийн зөвлснөөр л хийж байгаа байхгүй. Тэгээ хүмүүсүүд ингээд одоо жишээ нь стероид хэрэглэхдээ зур чат GPT-гээс асуудаг ч юм. Ийм яавал яг одоо нэг хиймэл оюухаа өгчсөн гэл янз бүр юмнаас асууж штэ. Хүнээс асуухаа болоод. Яагаад тэгэхээр ингээд чамаас би ингээд стероид асуучих юм бол энэ төг одоо стероид хэрэгэлдэг гэдэг ч юм. Эсвэл би нэг хүнээс асуучих юм бол наа чи ингээд. Тэрнээс ингээд болоод хүмүүсүүд ингээд нууцаар хэрэгэлдэг ч юм. Уус тэр чи 20-т штэ. 20-т юмнууд. Тэнгүү тэрийг ингээд нууцаар хэрэглээд ингээд хүнд мэддэггүй ч гэдэм. Тэрнээсээ болоод ингээд бүр балардаг ч юм. Асуудал зөндөл гарч байгаа байх. Гэхдээ одоо дэлхийдээ бол хоёр төрлийн холбоо байгаа тийм хэрэгэлдэг гэсэн. Аагүй штэ. Ер нь зөндөө холбоо байгаа. Амар их холбоо. Тэгэхээр хэрэгэлдэг холбоонууд хэрэгэлдэггүй холбоонууд гэж натурал холбоо. Ер нь бол дэлхийд дээр ер нь тийм байхгүй байхгүй юу? Хэрэгэлдэг холбоо хэрэгэлдэггүй холбоо гэж байхгүй. Мэргэжлийн тамирчин гэх юм бол тэр нь зөвшөөрөгддөг. Олимпиад. Мэргэжлийн бус гэх юм бол тэр чинь бүгд сонирхогчд байхгүй юу? Одоо энэ улсын авраг гэдэг чинь сонирхогч штэ. Стероид одоо ингээд допингийн шинжилгээ ингээ аваад яг медаль авсан тамирчтаасаа шинжилгээг нь аваад ингэдэг ч юм уу. Ингийн бол ядаж нөгөө нэг эрүүлүүд нь илүү хөгжөөд юм шодраг өрсөлдөөн жоох ихсэн. Азийн авраг гэдэг чинь бас сонирхогч. Дэлхийн аврагч гэсэндээ сонирхогч. Мэргэжлийн гэдэг чинь тустай байхгүй. Тэр олимпиа гэдэг карт гэсэн. Тэнгууд яг олимпиа гэдэг тэмцээнд чинь мэргэжлэх биш байхгүй да. Аматер гэж байгаа шүү дээ. За. Мистер Олимпиа аматер гэж байгаа. Тэрэнд нь орж байгаа тамирчид одоо тэнцээний өрсөлдөөд тэнцэнээсээ ингээд яг цойлж гарч ирээд одоо ингээд овер болсон тамирчин про карт авдаг. Тэр про карт авсан хүн болол одоо ингээд мэргэжлийн тамирчин болсон гэдэг үнэмлэхээ авч байгаа. Тэр хүн болол ингээд одоо бусдаас ингээд заавар зөвлөгөө аваад ингээд ямар нэгэн стероид ингээд хэрэглэхэд одоо тэр хүнээс ингээд альчамс допингийн шинжилгээ аавна гэхгүй байхгүй. Тийм болцсон мэргэжлийн тамирчин болцсон хүн улсын аврагт орж болохгүй байхгүй. Дэлхийн аврагт орж болохгүй. Тийм тэр чинь угаасаа мэргэжлийн болцсон мэргэжлийн тамирчдын нь ордог тэмцээн тустай гэсэн үг байхгүй. Одоо ингээд сагсан бөмбөгийн дэлхийн авраг болоод тэнгуут чинь ингээд NBA тамирчин улс руугаа ингээд яваал орж байгаа юм. Ер нь тэрнтэй ингээд адилхан байхгүй. Цаагаараа. Ихтэй тэгэл бүгд тэрэл адилхан хэрэгжилж байдаг үстэй. Ер нь тэгэл хэрэгжилж байгаа л дөө. Хяналтгүй юм чи. Хяналт авахгүй шүү дээ. Тэгэл ер нь дуртай нь л хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгээ бодилтинг бас тэгдүү одоо чинь үндэсний бүх төр чинь болохоор ингэж байгаа шүү дээ. Бүгдээрээ л адилхан хэрэгжилж байгаа ойлгомжтой гэж яриад. Тэнгүүтээ хинээс илрүүлэхгүйгээ холбоон шийддэг гэж яригддаг шүү дээ. Бодилтингийг энэ бол мэдэхгүй шүү дээ. Бодилтинг тэгэхгүй угаасаа тийм мөнгөтэй хүн байхгүй шүү дээ. Бүх шиг тийм мөнгөтэй хүн байхгүй. Тэ нэг амар арай алгадаад ингэждэг юм байхгүй. Зүрэг ингээл аав нь тэр чин тэгээд холбооноос нэрч ингэж авахгүй шүү тэр шинжилгээг. Тэр чин адилхан вадагаас ирдэг. Вадагаас ирнэ адилхан. Ингээд юм сорцлацтай. Тэгээ ингээд чамаг шээ гэд ингээл байж. Шээ гэлээч. Яа тэр их шээлгээд тэгэл нөгөө таглаад лацмацын ингээл тэгэл цаашаа явуулж байгаа шүү дээ. Гол нь ирж байгаа мэйлийг холбоо аваад байгаа юм л та. Мэдгүй тэрэн тэгэл вада дээр ирдэг. Тэгээд тэр чинь сүртэй тэр албаамаас бач. Тэгэнгүүт ингээд мэйл зэлэрэл ингээд тэгэнгүүт нөгөө баахан тамирчтай ингээд зарлана. За энэ тамирчнаас ийм төрлийн ийм бодзэлэрсэн гэсэн тэгсэн тэгээд ингээд гэл. Тэгээд тэр чинь ингээд тэр хүний нэр хүнд мөндийг нь зүгээр шалаар нэг ингээд хайдаг аахгүй. Холбоо. Тэр тэгтээ нэг юм IFBB гэдэг холбоо. Одоо миний анх ер нь байсан холбоо. Санаа нь бол зөв холбоо.
Натурал ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэдэг одоо холбооных нь ерөнхийлөгч хийж байгаа амар сайхан ингэж байгаа. Тэр нь бол яг одоо ингээд өөрөө допин гэлрээд өөрөө ингээд ирэх мэрхээ асуулцсан юм. Тэгснэ бусдыг ингэж амар боож хаадаг. Өөртөө ингээд сайхан харилцаа байхгүй бол тэр хүнтэй харьцаж болдгоо ч юм. Ингээд нэг юм холбооны ерөнхийлөгч гэдэг нэртэй. Айл нэг бусдыг ингээ өөрөөхөөрөө байлгах, өөртөө гоё харьцсан хүмүүстэй ингээд. Чи тийм үү? Тийм. Яг гоо тэр ингээд бит хоёрын зүр юм хувийн л асуудалтай юм л та. Тэгээд анх ингээл намайг багшаа гэд би чи ингээл багшаа одоо юу их вэ, яах вэ хөө. Багшаа би ингээ мөрөө жоохон гоё ойлгосон ингээл. Анх би чи надад багш гэж надад ер нь бол байхгүй байхгүй. Тэгээ манай би нэг хар ерөөс гэдэг жимд явдаг гэсэн. Тэгээд гэрийн доор нэгдээд. Тэгээд багшаас нь асуугаад ингэдэг гэсэн. Тэгсэн чинь YouTube гэж байгаа шүү дээ. YouTube-аас ороод үзэхгүй юу гэд. Тэр нэгэд за гэд. Би ч болно тамирчин болох гэдэг хөхтэй байхгүй бол. Тэгээд дараа нь би Мистер Олимпиад явсан 17 онд. Мистер Олимпиад чинь дээр үед бол улсаасаа медаль аваад улсын авраг болсон тамирчин Мистер Олимпиад яваад тэгээд тэнцэнээсээ төрүүлэх юм бол прокарт март авдаг ч юм уу. Тим зарчимтай байсан байхгүй. Сүүл рүүгээ тэр чинь Мистер Олимпиад гэдэг тусдаа компани болонгуудаа зүгээр хаасаг ингээд тэмцээн зохиод өгөлцсөн. Тэгэл тэр чинь бахан мөнгө олж байгаа. Бахан тамирчдыг бүртгэж авч байгаа. Жилийн хурамж гэдэг ч юм уу. Тэрийг нь бол бас сайн мэдэхгүй. Тэгээд ер нь л жоохон тэр тэмцээний утгыг ер нь жоохон сонирн болгоцсон байхгүй. Тэрэнд орж ирэнгүүтээ би шууд дэлхийн авраг руу явдیں۔ 2-7 хоногийн дараа. 2-7 хоног ч хүрэхгүйсэн юм аа. Тэгээ би тэр хоорондоо тэмцээний хооронд би анх удаа явж үзэж байгаа байхгүй. Орж үзэж байгаа хоёр тэмцээн амар ойрхон. Гэтэ тэрэн зүрийн Монгол зүгээр нэг юм улсын аврах хотын аврах хоёрын хооронд орох гэдэг тэмцээн биш байхгүй. Нэг нь Мистер Олимпик гэдэг тэмцээнээс эренгүүтээ шууд дэлхийн аврах гэдэг тэмцээн рүүгээ явах чам. Тэгэхээр би өмнөх тэмцээндээ орохын тулд ингээд нүүрс ус мусаа багасгаад, ус мусаа ингээд багасгаад, хоол ундаа ингээд зохицуулаад тэ жоох ингээд тамиртаж эхэлж байгаа байхгүй. Тэгээд дараа нь тэр тэмцээн рүү орохдоо би ямар хоол хүнс хэрэглэхээ мэдэхгүй байхгүй. Би будаа идэхгүй байгаа шүү дээ. Будаага идэхгүй л хаад ах уу? Мэдэхгүй. Одоо махаа идэт байгаа махаа одоо эзээр л ах уу? Тэгээ бас мэдэхгүй. Би одоо ингээд усаа хассан байгаа. Одоо буцаагаад хэдэн литр ус ууж болох юм? Мэдэхгүй. Тэгээ би ингээ амраа агшаас ингээд өмнө нэг юм асуусан. YouTube гэж байгаа ч YouTube-ээс үзгээд. Тэнгүүд би ингээд очроо гэд хуучин холбооны ерөнхийлөгч ах байсан. Тэр ахтаас би одоо ингэж одоо би яах вэ гэдгсэн чинь чи юу штэ будаага идэв штэ төгөө юу гэж идэхгүй ах юм бэ? Болохгүй. Чи бэлтгэлээ ингэж чинь. Чи макс өргөдөг чингийнхэн тэдөө байран тэгээ шахана. Чи амралтай ингэж амраана, усаа ингэж уун. Надад амар их зөвлөө өгдөг байхгүй юу? Ямар гоё юм бэ гэл. Тэгээ байжсэн чинь чи надаас асуусангүй гэл чат ирж байна. Амар сайхнаас. Гүй би одоо танаас ингээд багшаа одоо би ингээд мөр зүр ингээд хийгсэн ингээд би танаас өмнө ингээд бэлтгэлийн талаар ингээд юм асуугаад булчангаа яах вэ гэхээр та YouTube гэж байгаа үсттэйгээд надад ерөөсөө тоохгүй намайг хариулахгүй харин би тэгээд за гэд хайцсан штэ. Гэтгсэн чинь чи намайг ямар багшаа олооч гэж хадаг суперч гуйсан юм уу гинэ. Тэгэхээр нь тэгээд зоочлаарэ гэл тэгэл хайсан байхгүй. Тэгээд тэрнээс хойш ирнэ гэдэг бит хоёр хооронд аягүй тийм 50-50 болсон тийм. Тэгээд би нэг зүрийн гоё ингээ байж байгаад миний ингээд 19 онд ирэхээ асуулцсан. Тэгээд би ингээ 23 онд минь ирэх дуусчихж байгаа штэ. Тэгээд би 24 онд нэг 2-3 сар гоё бэлтгэл хийж байгаа тэмцээнд орё гэсэн чинь окей болно ороод ирээ. Тэгээд би бэлдэж байгаад яг тэмцээн дээр орох гээд очисон чинь чи ингээд тий хүсэлт өгөөгүй. Ингээд цаасаар өргөдөл өгөөгүй. Тийм болохоор чамайг оруулахгүй гэж байгаа байхгүй. Бэлтүүлчихсэн. Тэгээ би окей за окей. Тэр чинь ингээд зүгээр ингээд бит хоёрын ингээд бифтэй юмнаас болоод бит хоёрын харилцаа юм байгаа даахгүй. Тэгвэл адреналин гэдэг ингээд жимээс ягаад тамирчид орох ойлцсон гэхээр тэр холбоонд орно штэ. Энэ түү юм жим. Ингээл хүмүүсүүд ингээд тардаг ч юм уу. Тэгээ манай тэр ингээд хүүхдүүд ингээд бэлтгэх дуртай тэмцээнд. Тэнгүүд за ахын ах нь гоё бэлтё чамайг. За миний дүү ингээд ахын чамайг гоё ингээ. Заагаад үгүй зөвлөд үгүй. Пост чинь бариулаад үгүй ингээд үгүй. Гэтэ миний дүү тэр жимээс тэмцээнд орчих. Манайхаас орчих. Энэ жимээс тэмцээнд орчих. Чи адреналин гэж орох юм бол угаасаа ингээд нэг Монголд угаасаа юм байгаа штэ. Тэгэхээр ингээд манай жим чинь нэг тийм сүртэй мөртэй тийм
одоо юм биш шүү дээ. Ер нь бол тэгтэл нэг юм жижигхэн юмн дээр хүртэл юм байгаад байгаа болохоор ер нь ингээд альва юм бас хөгжөхөд бас хэцүү байна. Тийм ээ. Фитнес ч ялгаагүй, ер нь ажил мэргэжилж ялгаагүй. Заавал нэг юм бусдын нэг юм бусдаас ингэж нэг одоо юу хөвчмдээ шалтгаангүйгээр ингээд нэг тусламж гоох юм шалтгаангүйгээр юм гоох амар тэнэг байхгүй. Тийм эргчүүлээгүй байгаад тийм. Одоо зүгээр шүгэд өгөөч гэх юм уу. Ядаргаа тий. Амар тэр нь жоохон ингээд хэцүү байна. Тэрнээс бол фитнест явж байгаа хүмүүст бол тэр нэг сонирм биш л тий. Таан тэмцэн болно уу, хинтэйгээ яана. Манахаас ингээ орё гэдэг тамирчтай тэр нь жоохон нэг тийм. Тийм болохоор ер нь тамирчин байхгүй. Тэгэл одоо яг зүгээр л гоё болъё гэсэн хүмүүсүүдийг л ингээ явуулдаг. Тийм л газар. Одоо сая сүүлд нэг бүр сенсац болоод байгаа шүү дээ. Шүүдэр цэцгийн. Тэр тал дээр чи ер нь өөрийн байр суурь гэх юм юу гэхээр би тэрийг яг зөв хальт ингээ хараад тэр нэг калт бичлэг үтсэн тэр бас л ёс зүг л дээ. Тэгж болохгүй байхгүй юу? Одоо тэр тайцыг хүндлэхгүй юм ч тийм. Одоо яг л жудад тайтлах нь штэ. Чи ингээд тайцсан дээр ингээд дэвжин дээр гараад ингээд барилдаад тэ нөгөө хүн чинь ингээд чи нөгөө хүнээ шууд ингээд татаж босгож ирж мэрдэг ч юм уу. Хамаагүй ингээд характер гаргадаг ч юм уу тэ. Өөрийгөө амар гэж боддог ч юм уу. Тэнгүүд нөгөө нэг бодит жишээ байгаа штэ. Тэр нөгөө нэг олимпийн хүрэл медалийн төлөө илүү нөгөө нэг чөлөөтийн тий. Ингээл торгуулаад мандах наран тий. Мандах нараа. Тэрнтэй адилхан бохгүй. Тэр чинь ингээд тайцаа ингээд хүндлэхгүй ганцаараа амар ингэж юм ингээл те. Би л нэг од хүн, би л нэг ингэж байгаа юм шиг нэг юм байгаа л ингээд. Тэр чинь ингээд фитнес чи өөрөө угаасаа ингээд юм тайцны спорт шүү дээ. Чиний тэр зааландаа ингээд 100 кг-аараа шахаад 200 кг-аараа суугаад 300 кг-аараа юм хийнү. Чи өдөрт нэг 10 цаг бэлтгэл хийнү те. Хүн ингээд тайзан дээр ингээд гараад ирэхэд өө чин санаа наадах чаа айгүй мундаг штэ өдөр 5 цаг бэлтгэл хийдэй гэд. Тэгсэн чи чиний хажууд үнэхээр нэг юм гоё бихтэй нэг юм өө наачаа биш наач хотлоо хийсэн болол ингээл яаж дээ наач юм биш гэдэг юмор шүүхгүй байхгүй. Чи тайзан дээр өөрийгөө яаж харагдуулж чинь яаж бие авч явж чинь яаж одоо шүүгчнэр чамааг үнэлж чинь тэр үнэлэг үнэлэмжүүд гэж байгаа штэ. Одоо тайзан дээр бие зүг авч явах, позо зүг барих те. Тайзан дээр хүндэтгэлтэй хандах, бусад тамирчтай хүндэтгэлтэй хандах ч гэдэг юм. Бүх юмыг харж байгаа тайзны соёл гэдэг юм. Тэгээд тэр мөрөнд л амар доголдолтой байсан санагдсан шүү дээ угаасаа. Би нэг ганцаараа гэж байгаа юм шиг л ер нь. Тэгэл яг ингээл 2 дугаар байранд оролцсон юм шиг байна. Тэрнээсгүй бол тийм муу бол байгаагүй. Үнэхээр л бас гоё байсан. Тэгтээ бас бие хөгжүүлэх тал дээр сайн хөгжүүлсэн байсан тийм. Ер нь гоё байсан. Тэгээд би бол хараад бол гоё байсан харагдаж одоо тэр пропорцсон ч тийм үү болчин. Тэгтээ бас нэг тийм тайсны соёл майл гэж юм байд юм уу. Тэгээд тэрийг одоо би мэдэхгүй байхгүй бас. Тэгээд шүүгчнэр нь шүүгчийн үзэмж тийм үзэмж ер нь ингээл үзэмжний л спорт шүү дээ. Тийм болохоор бас миний бас нэг хийхгүй байдаг орохгүй байх ер нь шалтгаан тэр. Бүх бол яах юм. Би гоё харагдана муу харагдана хамаагүй байхгүй. Чамааг би доороо хийгээд ялчлаа байвал би ялсан биз дээ. Тэ? За яг ингээ үнэхээр нэг тэнцүүх ингээ үдсэж байгаа тохиолдолд хийх үе угаасаа байна. Тиймэрхүү үе бол байна. Тэгэхдээ чи ингээд одоо энэ чи ингээд яг тайцсан дээр ингээ хараад ингээд амар олон шүгчнэр суудсан оноог л тэ. Тэнгүүд л тэнчнээс ингээд нэг жоохон дэшээ доош гэдэг ч юм уу. Юм гарч. Жудаа л яхаа угаасаа ингээд саваал ялчих юм бол ялчих штэ. Ихтэй одоо тийм байх болсон. Баргийн савгдахааргүй болол тэгэл нөгөө шүүгчээс бас хит их амралтай зүйлүүдс их байдаг болсон бэл. Би одоо дөрмүүд нь одоо зөндөө өөрчлөгдсөн билээ. Би ч яг хүмүүстэй багт нь л байсан. Давхар амдаг багт нь л байсан байна штэ. Тийм штэ. Анх давхар амжил эхэлж илаа штэ. Тэгэл би тэгтээ хоёр талтай барилтдаг гэсэн юм аа. 2004 онд нэг сэлэнгэд нэг тэмцээнд ороод аврагын төлөө би нэг сэлэнгийн шаамрын нэг хүүхэд байсан юм аа. Үсээ ингээ урдуур ангид сэлэнгийн мод байсан шүү дээ. Энд чинээс яг нэг жоох ус сургуулад тэрний шар урдуур ангид яваад тий. Тэр ингээ солгоо хүүхэд байсан байхгүй юу? Би ингээ баруун. Ихэнх хүүхдүүд ингээ баруун баахгүй. Тэгээ баруунтайгаа барилдаал ингээл барууныхаа учрыг нь олоод ингээ барилдаад эвтэх тал нийлээд шүү дээ. Тэсэн чи солгоо хүүхдтэй барилдсан чинь
тэр хүний хувьд бол би тал нь хэлээд байгаа. Миний хувьд бол би ингээд цааш ингээд нэг юм орж ирж байгаа байхгүй. Яах вэ би? Яах учраа ингээд олохгүй байхгүй ингээд. Тэг ингээд хожигдчихсэн. Тэгэл мөнгөн медаль аваад тэгэл ер нь тэр цагаас хойш би ингээд 2004 он гэдэг чинь би ер нь яг нэг түнгэш тэгэл нэг 10 настай 11 2 настайсэн байхгүй. Тийм. Тэгэл тэр үед ингээд солгоо гараараа ингээд цайгаа хийн. Тэ? Яг муухай ярих юм бол ингээд солгоо гараараа хүртэл ингээд бүхсээ харчих гэж ингээд үзнэ оролтно. Тэр чинь амар юу байхгүй бүх юм хэцүү. Тэг ингээд солгоо гараараа л ингээд. Тэг би ингээд бэлтгэл дээр чадахгүйсэн чинь солгоо талтал ярил. Тэгж явсаар хагаад мэдгүй. Нэг өдөр бүр ингээд миний солгоонд бүр ингээд амар болцсон. Баруундаа ингээд амар юу болцсон. Тэг буцаагаад ингээд жоохон баруунаараа ингээд. Тэг ингээд явжсэн чинь нэг мэдсэн чинь л баруун солгоолцсон. Баруун чүл тавиал зүүн чүхэлж тавиал баруун сөхөж өрөөл зүүн сөхөж өрөөл зүгээр. Баруун чүмрэн зүүн чүмрэн зүгээр ингээд хоёр талтай ингээд чөлөөтэй барилдаг болцсон. Тэгэл хүмүүс үттэй яаж л барилт нэг амар тийм easy амар амархан байсан. Ер нь ингээд хийж байгаа юм аа ер нь амархан болгочтой юм бэлээ. Одоо фитнес ч гэсэн би ингээд хийх юм бол болж өгчлөх ер нь бол амархан. Эргээд жодо барилт гэсэн бодох юм. Яг ч нэг барилтал тамирчин болъё гэсэн бодол байхгүй. Зүр яг гоо ингээд барилдмаар бол санагдтыг. Гэхдээ бас айгаад идэв. Тэг би чамд хэлээл байсан уу? Ахмадын тэмцээнүүд. Одоо ингээд нөгөө нэг амар хатуулсан байгаа байхгүй. Уян хатан байдал алдагдсан. Шууд бас барилдаж болохгүй. Тэгэхээр тэр чинь ингээд нэг тасхан хийн нэг жилмэл болно. Тэгээд нэг тэнчнээсээ буцаад нөгөө нэг гоё мэдрэмжүүдээ аваад эхэлчих юм бол хийн. Одоо бол яг тийм юу боллоо. Тэгтээ бас боддtiin мó зөндөл боддtiin чи ингээл хийжсэн юм бодно шүү дээ. Буцаад нэг тэгчих юмсан. Буцаад нэг ингэчих юмсан ингээл бодогдсон. Тэгтээ яг одоо ингэ хийж болчихдог. Тэгтээ бас нэг өдөр барилдаж магадгүй. Магадгүй. Гэхдээ барилдал бас яах вэ? Бид энэ сая арангаа явж ирчээ 100. Нааш явжгаад колонктер очролж пасгүүтэй таардаг байхгүй. За. Тэгсэн чинь би нэг пасгуудыг хэлтий. Би яг ингээл барилтгаа болол оюутан болоод явцсан. Тэгээ буцаж ирээд бүр нэг барилдмаар санагдаад ямар ч бэлтгэл байхгүй нэг барилтаад хожигддаг байхгүй. Нэг амар нэг барьтаа мангар хатуул нэг юм торонхаа нэг юм чүрийсэн тэгсэн мөртл амар барьтаа нэг хугтнаа ингээл хөмрөөл. Би чинь бие чангалал нөгөөтгөнд нь базар ягаар яваад гэдэм байхгүй. Тэгээ буцаагаад нөгөөтгөө жинхэнэ ингээл нохоо шиг илтэж өгөөл ингээл торгуулаад нэг торгуулаад хоёр торгуулаад гурав торгуулаад тэр үед чинь хоёр торгуулсан ч байсан байлоо. Юко байхгүй болцсон байсан. Коко байхгүй болцсон. Яг юкото юусэн бэ? Юкогоор нэг торгуулаад базарыгаар нэг торгуулаад дахиад нэг торгуулвал хожиж гаад байдаг. Би явдгаа. Бүр ингээл болцсон өөрөө бүр. Тэгэл гараал ирсэн чинь л хооччаал ингээл минито болчихжээ гэж тэмцээ үзэж байгаа. Тэр минито болчихжээ. Тэр басгүй байсан байгаа байхгүй. Тин чинь басгүй чи байсан бэлээ те гэд би чинь басгүйтэй ямар байнга таалагддаг. Тэгтээс мэдэн штэ. Басгүйч наагаас зүгээр мэднэ. Тэрнээс гол нэг амар тийм сүртэй тийм найзууд ч юм уу тийм биш. Ер нь мэднэ. Тэгсэн чинь тийштэй тэр чинь бээсэ л тэр нэг колонктер ахтай нэг тиймэрхүү. Тэр нөгөө улсын аваргаар бэ заланд болдог улсын авар шүү дээ. Хоёлоо ордог. Цогоо гуруулаа орсон шүү дээ. Цогоотой хоёр нэг жинд ороод. Биш гуруулаа нэг жинд ороод. Гэхдээ чи тийм жоохон байсан юм уу? Чиний чинь чи яхаараа тийм жоохон. Би чинь 60 л орсон баг та. Хин чи юу? Тий. Би 66 маран 100-д орж исэн байлгүй тий. Тэгвэл цогоо 60-д ороод хоёулаа 66-д орсон. Тийм болоо. Гэхдээ одоо миний чинь 65 шүү дээ. Харин гоё л шүү дээ. Тэгэл 66-д ороод. Би ерөөсөө тэгж нэг чин нэмэхгүй. Ер нь тэг болчин чинь бас илүү юм шүү дээ. Ер нь бол одоо ингэж амар их том болчонтой байлаа гэхдээ чинь тэгэл тэрийг тийжэн бол амар их хаал маал юм тийм зөндөө марчилгаа шаардна гэсэн үг байхгүй юу? Ер нь санаа. Тэгээд тэр чинь хүний бие организм тэрийг юу гэж хүлээж авдаг гэхээр илүү юм л гэж хүлээж авдаг ер нь. Тэгэл хүн ингэж хийхэ болохоор буцаад нөгөө болчингууд нь ингэж жижигрээл явж байгаа. Тэр чинь болчингийн эс нь жижигрээд байгаа юм байхгүй. Ер нь болчингийн эс нь ингээ хаалаад болчингийн эс нь томорно. Тэгжиж болж өөр ингээ томроод байгаа. Тэрнээс гол болчингийн эс олон болно гэдэг ч юм тийм байхгүй. Энэ болчин 5 ширхэг эс байх юм бол энэ 5 ширхэг эс нь л томорж байгаа санаа. Одоо манай подкаст бол ингээд
өсвөр залуучдын жудогийн тамирчдроос чиглэх хандлагатай, зорилготой байгаа. Тэгэхээр манай өсвөр залуучуудын жудо бүхийн тамирчид руу. За. Тэгэхээр тэдэрт ингээд асуулт байна л да. Одоо нэг том асуулт юу гэхээр жин 60 кг за барилж байгаа эрэгтэй хөх юм. Тэгсэн мөртлөө өөрийнх нь байгаа жин нэг 63 4-тэй. Тэнгүүтээ тэрийг илүү сонирхол зорилго нь юу гэхээр тэрийг ингээл гоё 60 дээрээ ч юм уу 62 дээрээ байлгаж байгаа мөртлөөсөө булчингийн масаа ингээд аваад идэг. Тийм л байх гад идэг. Одоо ерөөхдөө өөхийг айлуулах хасаал. Булчингаа ингээд илүү том болоод тэгсэн мөртлөө дээрээс нь уу ингээд жудооч айгүй олон юм нэгтгэх штеп хүнээс. Тэр чиний хувьд яг барилдаад өөрөө үдчихсэн үний хувьд жингийн асуудалд орохгүй мөртлөөсөө илүү бяртаа байхын тулд яг яах ёстой юм бэ? Хоолтон дээрш бэлтгэл илүү бэлтгэл л штэ. Тэр бэлтгэлийг нөө булчингийн масаа авчингууд жин 65 6 болчихсон штэ чи. Тэгээ яг хаа энийг чинь тийм булчингийн масаа аавна гэдэг чинь бас нэг тийм амархан юм бол биш байхгүй. Одоо жишээ нь би одоо нэг өмнө нь бол одоо би ингээд яг зөндөө бол ингээд булчинтай болцсон. Тэгээ одоо ингээд нэг хийхэ болоод ингээд болчихж байгаа штэ. Буцаа зүгээр ингээд миний булчин зүгээр л юм одоо буцаагчсан байгаа ч юм уу. Буцаагаад би нэг ингээд хөгжүүлэхийн тулд нэг жил 2 жил тасралтгүй нэг гоё ингээд бэлтгэл хийж хад би буцаад нэг 75 6 кг-тай болчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр би нэг жил гарan бэлтгэл хийхэд би нэг 10 кг булчингийнхаа масыг буцаагаад ингээд сэргийч чадна гэсэн үг. Тэгэнгүүт өмнө нөгөө нэг байгаагүй булчинг дахиж нэмж шинээр ингэж бий болгох гэдэг шүү дээ. Тэрэнд бол хугацаа ордог байхгүй. Одоо жишээ нь би нэг жил хийж нэг 2-3 кг яг цэвэр булчингийн мас нэмж чадна. Тэхийн тулд чи ингээд сайн хоолоо идэнэ, сайн унтаж амарна. Тэгээд одоо нэмэлт юу тийм уураг амино хэрэгтэй юмнуудаа хэрэглэнэ. Тэгжижэл тэр хүн яг гоё булчин мас нэмнэ үү гэхээс биш. Тэгш нэмэхгүй. Ер нь одоо яг ингээ хараад хад бөхчүүд бол яг хоолоор л амар нэмж байгаа юм. Тий. Хоол. Тэгээ нэг амар ингээл хүн дээр хийж байгаа шүү бөхчүүд чинь. Тэгжил ерөнхийдөө яг хүн дээр хийх тусмал булчин мас нэмэгдэж байгаа юм. Жудоо бөхчин ингээд за хүчтэй тэр шөрмөс гэдэг юмыг болол ингээд суулгаж болж байгаа юм. Хүн матгалт ч үгүй юм тэрийг сайжруулад хүч мүч гэдэг юмыг сайжруулж болно шүү дээ. Сайжруулж болно. Хамгийн гол нь тэр булчингуудыг тултал нь ингээ ажиллуулж чадж гэнэ үү чадахгүй байна уу гэдэг юм эхлээд сайн болох хэрэгтэй байхгүй. Чи ингээ за 66 кг-ын тамирчин. За чиний макс таныг 67 8 дээр ингээ барьж байгаа. За тэмцээнд хөдөрөхөр цаана ганц 2 кг юу авахтай. Ганц 2 цаг яаж шүү дээ тий. Тэгэл нэг иймэрхүү тэгсэн мөртлөө чамд илүү л өөх мөх гэдэг ах юм байхгүй. Чи илүү гоё яг онцорын гоё харцаасан л нэг ярцарсан л тий. Хүн боохгүй. Тэнгүүтээ тэр булчингаараа зачидвэл ингээд 15 минут бүр тасралтгүй барилтал та. Ядрахгүй. Чадахгүй гэвэл чадахгүй байхгүй. Тэгэхээр тийм л болох ёстой гэсэн үг. Санаа нь бол бяртаа шөрмөстэй байгаа. Техниктэй уяатан байгаа. Ажлаач хамгийн гол нь тэр чинь ажиллах чадвар чинь байгаа юу байхгүй юу гэдэг тэр байгаа байхгүй. Одоо тэр Энтони Жошуа гэдэг одоо хүнд чингийн мэрэгжлийн боксын тамирчин баас авраг бүсний авраг дэлхийн авраг. Тэр ч одоо хит юм би амар өндөр бийтэй амар бак зүр баг бойтгийн тамирчин ааш амар. Тэр хүн чинь ингээ 12 раунд тоглоод байна шүү дээ. Нүд нэг бидний ярьдаг юм юу юм гэхээрээ ингээд бодигийнхан бөхчүүд ингээд том бийтэй том болчинтай том болчин чинь ингээ хурдан цоцчдаг. Ингээд яриад байна шүү дээ. Яг үнэндээ бол бас тийм биш байхгүй юу? Энтони Жошуа дээр харагдчихээн тий. Яг үнэндээ тийм биш. Тэр булчингаа чи ажиллуулж чадчихсан юм. Тэгвэл ингээ бодиг тамирчдаг бүгдийг гаргаж ирэл тий. За та ингээд уулын коросонд ингээд 7 хэдүүтэ гүдэг вэ гэх юм бол үгүй яхан бараг зам дээр ч гүдгүүлгэн. Юу байхгүй шүү дээ. Одоо ингээд кардио хийх үедээ жингээ ингээ хасах үедээ ингээл амар шатан дээр алхаал ингээл эсвэл ингээл нэг зам дээр алхаал ингээл амар ингээл хөлсөө гаргаал ингээл явж байгаа болохоос биш яг нөгөө нэг булчингаа хийж байгаа ашигээ ингээд гүүгээ тариагаад те нэг юм хийгээд байгаа хүн байхгүй байхгүй. Тийм учраас эдний булчин чи яах юм бэ? Ачаал тааж чадахгүй. Хүнд юм өргөж чадахгүй чадна. Хүнд
одоо ингээл нэг амар хүнд юм 1 2 3 удаа өргөж чадсан шүү дээ. Тэгэхэд хөнгөн имийг ингээд 100 удаа ингээд шууд ингээд авуулаад ингээд явуул л та. Чадахгүй байхгүй. Тэгэхэд боксинг тамирчдыг ч юм уу одоо бүхийн тамирчдыг ч юм уу те амар хүнд юм өргүүлэх гэхээр дийлэхгүй. Тэгвэл ийм хөнгөн имийг аваад чи энчнээс бүр тэр хүртэл ингээд өсрөөл яваад шүү. Нэг ингээл яваад шүү юм бол тэр явал гэл ингээл те. Нөгөө удаан болцсон, хурдан болцсон гэдэг дээр л ялгаа. Тэгэхээр зүгээр булчингийн зүгээр л төсвөр төвчээрийн л асуудал байхгүй. Тэр булчинг ажиллуулж чадчихна уу, ажиллуулж чадахгүй байна уу гэдэг юм. Тэгэхээр тэрэн дээр төсвөр төвчээрийн л юм орж ирж байгаа болохоос тэр хүүхдийг амар булчинтай болгоод тэгээд амар хүчтэй болгоод амар уяатан болгоод гэдэг нь өөрөө бас жоохон буруу. Зүгээр л тэр хүн ямар ч булчинтай яж болно. Зөв жоохон өөхлөгч байж болно шүү дээ хамаагүй. Гэхдээ тэрний гарч байгаа тэр хүч булчин одоо 1 минутанд ажиллахад ингэж гарч байна. Тэгвэл яг энэ гарч байгаа хүчээр нь 10 минут ажиллаулдаг л болох нь зорилго байхгүй. Тэгэхгүй бол ингээл 1 минут ажиллаад ядардаг гоё биеэр яах юм. Тэрний оронд ингээд 10 минут ингээд тасралтгүй ажиллаж чаддаг тийм биетэй ижил тэр чинь амжилт үзүүлэх гэдэг байхгүй. Одоо яг нэг бас хүрхгүй байх хэрэгтэй тий. Цогоор бас хуу. Цогоо ч бас өөрхөн жимийн нэмцээ хөрхөн болцсон байна шүү. Цогоо ч бас яг тийм ингээд өсгтэй зогсох юм бол тийм бодвилгийн тамирч шиг тийм юм бол биш шүү дээ. Бас үчгсэн. Тэгсэн мөртлөө нөгөө ажиллах чадвар амар өндөртэй. Тийм цогоо могоо ч ингээд ядрахгүй басгүй энэ чинь ингээд амар ядрахгүй байгаа байхгүй. Тэгэхээр зарж байгаа нь би л байгаагүй. Тэр нөө булчингаа ингээд ачааллуулж чадж байгаа. Тэгээд ер нь тэгэл бэлтгэл байгаа байхгүй. Барилдааны бэлтгэл хийгээд байна тийм. Барилдааны бэлтгэлч байна, гүйж байгаа бэлтгэлч байна, хүчний бэлтгэлч байна. Ер нь бүгдийг ингээл амар гоё зөв хослуулаад бүгдийг гоё зөв хийж байгаа. Яг тэрэндээ ингээд дурлж хийж ин л та бас яг л. Тэгэхгүй ингээл нэг шигшээ баг дээр ирэхээр одоо нэг ийм тасгал хийнэ. Яаж коросондгүй нэ гэж ивэл буруу газраа л байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхгүй ч өөрийнхөө төлөө ингээл гүдэг. Тийм л ах шүү дээ. Цогоо гэснээс цогоо дээр юу ажилласан юу? Хоёр чиг дотн нахтай байлаа шүү дээ. Гүй тэгээ цогоо битэр чинь жоохон цогоо ч мөр яг юм жоохон байсан шүү дээ. Одоо хиттэйгээс барилдсан юм бэ? Цогоо нэг за нэг 8 оноос барилдсан юм уу? 7-8 оноос барилдсан юм уу? Тийм л. 8-9 оноос ч барилдсан. Гэтэ үеийнхэн дундаа цогоо амар ихт барилдсан шүү дээ. 27 молоод барилддаг байсан шүү цогоо. 8-9 оноос уусаа цогоо чинь жижиг юм байсан юм а тэр үед. Тэр нь жижиг юм байдаг. 8-9 оноос барилдсан. Би яг оны сайн санахгүй. 8 он баг. Миний санаж. Тийм 8 онд би орж яхад би нөө өсрөөс мултрах чагаа шүү дээ. Тэгээд миний курчийг өмсгöd жудоогийнхан ч нэг урт курч өмсдөг өстрээ. Тэгээ моднор. Тэгэхэд цогоо нөө гүүх гээд миний курчийг зингээ асгаад өмссөн чинь шалаар ингээд шүргээ яваад итгэв. Тийм л жоох хөтөс. Тэгвэл нэг 7-8 онд л юм байна. Ямар ч байсан. 8 онд л баг. Тийм. Тэгээ цогоо чи ингээд бэлтгэл хийгээд тэг битэр чи ер нь ингээл хамт л байждаг юм аа. Тэгэл цогоогийн цогоох чинь толгойд иддэг гэсэн шүү дээ. Ээж аав хоёр надад амар сайн. Тэгэл тэмцэн болгоо таал мал хийж ирээл ингээл би чинь цагааг дагаалал ингээл тэгэл жоохон багтчих ингээл багцсан кимоми мана өгөөл тэгэл багцсан ингээл нэг ховц гүрдэг мөртөж байт юм уу те ингээл өөрийнхөө өмсдөг байсан ингээл надаас ингээл шилжиж байгаа ингээл ховцнод байгаа шүү дээ ингээл хэрэгэлдэг тэгэл цагаад өгөөл ингээл тэгэл битэрч угаасаа л хар баасаа л яг юм төрсөөх түшгэл ингэж явж агаад тэгээд би ч ингээл их сургууль мургуулд ороод гадагшаа матагшаа яваал тэгэл цогооч яг бас нэг чамтай яагаад нэг сургууль руу явдсан шүү дээ. Солонгос руу. Жудамтай. Тэгэл ерөөхдөө цаа чи ингэж явал тэгэл өсвөрийн Азиар маргаас ч лөө дэлхийн маргаас ч лөө нэг ямар ч нэг гадаадын нэг том тэмцэнээс нэг медаль аваад ирсэн юм аа. Дэлхийн ороос хүрэл авч ирсэн баг. Тэрний өмнөхийн юм байна тэгвэл арай өмнөх. Тэгээд тэгснэ цогоо би ингэсэн хоёлаа ингээд барилтчих юм барилт. Одоо би хаална шүү дээ. Окей, за илүү 3-аар барилтчих гэл. 3 оноогоор үтчихье. Тэгээ би 3 савсан. За болоо байна. Бас цагаатайгаа байхгүй. Тэгээд сүүлд цаачаа нэг гадагшаа сектор дээр дэлхийн оролт явах гэсэн юм байна. Тэгээ кимоно гэдэг би ч нэг буцаад гоё бэлтгэл хийн мин гээд цааш нэгээд 2 юм файтинг фильмсийн кимоно авдаг байхгүй. Тэгээ миний бэлтгэл хийх ч бас юу авах ударч байгаа юм чи. Тэгээ би цагаа тэр 2 кимоныг өгөөд заахын дөө чи ингээд зүгээр л яваад гоё медаль ав. Чачаа зур гоё төрүүл медаль ав тий.
чи медаль авах юм бол хүссэн нэг өнгийн ав на кимоно гэх. Тэр үед чинь кимоно чинь бас хоор fighting fitness millions гэл ер нь өгдөн штэ. Олдохгүй. Тэгээ би цагаад нэг кимоно тэгээ цогоо надад буцаагаад өгч байгаа байхгүй. Медаль авцсан. Тэгээ нана ардаа цогтоотор гэд бичгтэй. Цэнд очир гэд ингэ бичгтэй. Надад цагаан кимоно бит. Тэгэл тэр үеэс чинь хойш бол тэгэл цаа чинь тэгэл нэг бэлтгэл гээл би ч ингээл тустай ингээл юм хийгээл нэх амар нэг тэгж уулзаж бол барихгүй. Гэхдээ ямар ч зэн жим нэх гээд 18 онд явж байхад бол цогоо мега хайдраас хөрхөө явсан. Юм хийгээл ингээд яах вэ? Адреналин дээр нэг хэсэг байн очиод исэн. Тийм байдаг гэсэн тэгэл мега дүүэн бас. Ер нь гоё штэ тэгэл. Яг саяхан бас цогоотой уулзаж бэлтгэл хийсэн цаа чинь бас нэг жоох гизээ жоохон багсамаар байна гэл. Энийг ганц 2 өдөр ирж жоох юм хийж байгаа л тэгэл завгүй болчлаахаа явахаар жоохон холдоод байна тэгээд гэрийнхээ навд хийж гэл. Ямар ч цаа чин фитнес хийж байгаа тэгээд одоо хайгуудлах үз. Чин аюу гоё болцсон байхаар би чамайг нөлөөсөн юм болов зүгээр боддог байсан. Цаа чаа. Чингийн асуудал ихтэй байсан шүү дээ. Өөрөө л зохицуулж. Ер нь тэгэл хүн яг ингээл тулсан газар тэгэл яг өөрөө л зохицоол нь шүү дээ. Бид нар яг яах юм хэр би бол яг яах юм хэр хүмүүс зүгээр зөвлөгөө л өгч байгаа. За ингэчүүл зүгээр юм байна чи ингэчгээ те. Ингэчүүл чамд хэрэгтэй юм шүү. Ингэчүүл ингэчгээ гэдэг ч юм уу. Одоо нэг талаас нөгөө талаас нь бол за энэ болчин бол ийм үүрэгтэй болчаа. Энэ ийм хөдөлгөөн хийж ижил энэ болчин ажиллаж байгаа болохоос ш. Энэ төхөөрөмжн дээр хийхээр амар болдог. Энэ төхөөрөмжн дээр хийхээр муу байдаг гэсэн юм бол биш ээ. Ер нь тийм бохгүй юу? Төхөөрөмжүүдээ чинь бүгдийг хүн зохиоцсон шүү дээ. Нэг хүн зохиож байгаа байхгүй юу? Ингээд гар нугалахад ингээд хоёр толгойд болчих ажилдаг. Тэрийг нэг ойлгоцсон юм байна шүү дээ. Тийм. Тэнгүүтээ ингээд нэг юм төхөөрөмж зохиочж байгаа байхгүй юу? Өргөдөг төхөөрөмж. Тэгснэ ингээд нурууны булчин чинь ингээд гараа дээрээс ингээд татангуутын талбааны булчин ажилт юм. Ингээд энийг ингээд татхаар энэ булчин ажилт юм байна шүү дээ гэдэг чинь. Тэгээд нэг юм нурууны төхөөрөмж зохиочж. Тэгэхээр яг үндсэндээ юу юм хэр зүгээр л хөдөлгөөн. Тэр хөдөлгөөнийг хийхдээ тодорхой хэмжээний ачаал аваад зөв ингээд тодорхой хэмжээнд ачаал аваад тэр булчин ингээд тодорхой хэмжээнд ачааллуулаад хахаар тэр булчин хөгжөөд байгаа байхгүй. Тэгжэл явагдаж байгаа процесс болохоос биш. Энэ жимд явангот амар болдог, тэр жимд явангот амар болдог ш. Арай энэ хүн заавал арай нэг зөв юм заана энэ хүн заавал сайн заахгүй бах гэдэг л ялгаа байгаа. Тэрнээс бол ямар ч газар хийсэн ямар ч ялгаагүй гэсэн. Зүгээр нэг хідэн эрдсэн кантил ингээл нэг юм подолт байсан ч хийх ямар ч ялгаагүй. Би тэгэл Азийн арга болол ингээ явж байхдаа подолт бэлтгэлээдэг гэсэн. Тороос нь тасраал. Юм болохгүй тэгэл. Над бол зүгээр гэртээгээ хамгийн ойрхон фитнес л хамгийн дайж фитнес л. Тэ шүү дээ. Хол явах гэж басна. Тийм тэгээд. Тэгвэл үнэхээр ч одоо дуртай байсан тул спортын төв ордор бол явдаг гэж. Түүнээс одоо бол фитнес хол байлгуудлаа. Тийм тэгээд дуртай левел тэгэл хол явах нь хамаагүй байхгүй. Тийм. Дуртай байвал хол явах нь хамаагүй. Би болохоор одоо ингээд хамаагийн бэлэн байгаа болохоор ингээд залах болчт юм байна. Одоо нэг Facebook-ээр ч тэр Instagram-аар ч тэр ингээл айгүй их одоо хувийн коуч гэх юм уу эсвэл эмч гэх юм уу эсвэл йогч гэх юм ингээл нөгөө турaan гээл 14 хоногийн мацаг тэдэн хоногийн тийм юм эдэн хоногийн юм гээл нэг их мөнгө биш. Нэг 20-50 мянган төгрөг нэг хүнээс ингээл татаал ингээл амьдраад байгаа хүмүүс айгүйгүй шүү дээ. Тэдний ер нь яг зөв юм ярд юм уу? Ер нь 14 хоног тэгж би нэг тийм хүмүүсүүдийг сонсож байгаагүй шүү дээ. Одоо би ингээд уусаа сонсохгүй байхгүй юу? Нэг хүн 14 хоногийн мацаг барь чинь гинэ курст нь тэдэн төгрөг гинэ гэлтэн гутал би одоо тийшээ ороод л те. Тэгээд л байна та. За би одоо яг мацаг барь ямарэ гэж явахгүй байхгүй нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар тэр хүмүүсүүдийн одоо тэр юм заримынхан зөвч өгж болно шүү дээ. Зөв чиний тэр мацаг барь мэдлэг дээр үндэслэх юм бол тийм боломж болцоо байд юм. 14 хоног шууд 10 хэлсэл. Яг болно л доо. Одоо амар хүнд жинтэй үнэс болох байхгүй. Одоо чи над чиг ингээд 65 кг-тай би одоо юм өөх байхгүй бараг тий. Өөхний юу маш багтай. Тэгээ би 14 хоног мацаг өрөөл надаас одоо юу үлдэх юм бэ? Тэгээ би ингээд мацаг бариад ингээм бол бүр гарч байгаад бүр нэг хүнээ байх байхгүй.
Тэгэхээр тэр чинь бүр нэг амар юм том тарган марган том бихтэй юмтэй илүүдэлжинтэй айгүй их чинтэй ч юм уу. Тиймэрхүү хүмүүст ингээд мацаг бариад ингэх нь амар жинд нь бол нөлөөлнө. Амар нөлөөлнө. Сайн юм уу? Тэр сайн мууг нь бол одоо тэр чин хассан хүмүүсүүд нь л мэддэг байна. Ингэсэн чинь та муу юм бэлээ, сайн юм бэлээ гэдэг. Би бод мэдэхгүй байхгүй яа. Тэгэхээр би одоо хасч үзээгүй, яаж үзээгүй зүгээр ямар мацаг бариад байгаа юм те. Яг ингээд тэр хүн ингээд хамгийн гол нь бас ингээ ядралт гайгуулах гэж бодож байна. Одоо ингээл тодорхой хэмжээнд бас юм идчихэл байгаа байлгүйтэй мацаг гэдэг чинь зур махцаах л идэхгүй жоох ингээд нэг ногоо могоо идээд ч тийм үү алим чимс идэл тэгэл нэг ус мус суугаал те ямар нэгэн сүү мүү хэрэглэхгүй мах хэрэглэхгүй тийм амтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй зөвхөн ингээд нэг юм хүнсний чимс ногоо могоо ингээ хэрэглэдэг ч юм уу. Тийм бол ер нь болох байхаа. Тэгээд хүний гидсэнт чинь ер нь маш их баас хоримтлагдсан байдаг байхгүй. Маш их хэмжээний ер нь баас хоримтлагдсан байдаг. Тэгэл тэд нар чинь ингээл нөгөө нэг цэвэрлэгдээл ингээл гараал явгот ер нь жимэн хасагдаал ингээл явна. Тэгвэл өөх хасна гэдэг чинь шал өөр юм байхгүй юу? Яг надад зэлэрх. Тийм. Жин хасах, өөхний хувиа хасах гэдэг юм чинь яг ингээд амар хоёр өөр ойлголт. Жин хасна гэхээр зүгээр л хүн ингээд жин дээр зогсоод нэг тоо гарч ирж байгаа штэ. 70 гэдэг тоо. Тэр 70 гэдэг тоог л 60 олох зорилготой л хийгээд байгаа юмыг бол жин хасах гэдэг. Өөх хасах гэдэг нь өөрийнхөө биенийхээ өөхний хувийг л багасгах. Тэхийн тулд одоо жишээ нь юм баггүй. Бид нар одоо зүгээр яг ингээд нэг өдөр тутмын ингээд нэг юм хөдөлгөөн хийж байгаа штэ. Ажилдаа явж гин, гэртээ харж гин те. Ингээл ямар нэгэн байдлаар ингээ хөдөлгөөнүүд хийгээл ингээ явж байгаа. Тэгвэл тэр хөдөлгөөн болгоноор чинь бид нэр энерги зарцуулж байгаа байхгүй. Тэр энерги маань өөрөө булчинг ингээд ажилуулад байгаа учраас тэр ажилсан булчин маань одоо тэр өөхийг одоо ингээ шатаах процесс явагдаж байгаа. Тэгээ өөх нь ихэвчлэн одоо бидний зүрхний ачаалж байгаа ачаал одоо хэр байна гэхээсээ илүү одоо ингээд илүү их одоо калори шатаж идэг гэсэн үг байхгүй. Одоо ингээд амьсгалаар ерөнхийдөө өөх шатаж идэг гэсэн үг. Ер нь бидний зүрх ингээл нэг амар ажиллаад нэг жоохон гүүж мөглөрэнгөт нэг ингээл түг гээл тэгэл амьсгаа нэг жоохон гэдэг. Энэ үед илүү ингээд нөгөө нэг өөх шатах процесс илүү явагдаж идэг гэсэн үг. Амьсгалаар ерөнхийдөө өөх шатаж идэг гэсэн үг байхгүй. Тэнгүүт яагаад хүмүүсүүд нөгөө кардио хийгээд байгаа. Ингээл битүү сүмсэл ингээл алхаал те. Тэр чинь ингээд амар хурдтай алхахгүй байхгүй. Хурдтай гүйлэхгүй байхгүй. Яг нэг юм тогтмол нэг тийм темптэй те. Яг ядраахгүй. Сүмөртлөө ингээд тэр хүнийг цогсоохгүй. Ингээ хийгээд тэгээд тэр нэг амьсгал аашт ингээл. Ингээл явдаа. Тэргээр ингээд өөгшдөд байгаа байхгүй. Тэрнээс гол бид нар нэг жимд орсноо хоёр толгойд нэг юм болчихсон нэг юм таргуун те. Хоёр толгойд нэг болчихъя гээд ингэж юм гээл нэг жоохон төмөр ингэ шахаж байснаа. Ямар ч зам ам дээр гүйхгүй, тийм идэвхтэй хөдөлгөөн хийхгүй, жоохон нэг юм төмөр өргөж нэг ингэж бэлтгэл хийсэн болоо л ингээ гараа явах юм бол тэнцээ бол нэг өөх шаталт ер нь маш бага явагдана. Тэр өөх шатах процесс гэдэг чинь ерөөсөө л яг хоол амир чухал, нойр амир чухал, хөдөлгөөн амир чухал. Эднэр л байгаа. Тэрнээс гол булчин хийнгүүт одоо гуйраа ингээл нэг юм хийнгүүтэл гисэн таталт хийнгүүтэл гидсний өөх харилцаад байгаа юм биш байхгүй. Гисэн таталт хийх юм бол гидсний булчин л өгч байна. Тэрийг яаж хийж байгаас ингээ хамаарад аль хэсгийнхаа булчин илүү өгч чинь вэ гэдгээс л хамаарч авахгүй зөв хийж гэнэ буруу хийж гэнэ гэдгээс. Тэрнээс гол өөх шатаах гэдэг нэг шал өөр ойлголт, жин хасах гэдэг хоёр чинь эрс хоёр ойлголт. Нэг нь тийм эрүүлэр хасч болно, эрүүл бусаарч хасч болно тэгээд яг ингээд хоол идэхгүй зөвхөн ингээд нэг хар шүл буцалгаал зөвхөн шүлийн уугаал тэгэл өөр юм идэхгүй тэгэл ус уугаал ингээл нэг 7 хоног явал та амар хасагдаж шүү дээ. Даанч чадахгүй хүмүүс тэгээд чадахгүй шүү дээ. Асар хэцүүлээ тий. Жодоогийн амирч чинь за 7 хоног өндөө 3-5 хоног л сүүлийн жин хасалтын өдрүүдээр л нэгтгэдэг шүү дээ. Тэгээд би юм бол тэгээ саун дотор тэгэл гүрдэг өмсгөл гүрдэг гэсэн. Амар өстэй тэр би. Одоо хитэн килограмм дэмдээ 20 кг л орж 21 21 24. Тэгэл ер нь би хамгийн 21 кг л барилдаг гэсэн. Тэгэл 24 кг болоод 20
7 жилээ 28 болоо. Тэг 27 болоод тэгжсэн шууд 32 болчихсон шүү дээ. Тий. Чи дээр ийм биш. Одоо л 30 болсон. Тийм үү. Тэгэл яг шууд 32 болчихсон гэсэн. Тэнгүүтэл пүү гэл. Тэгснээр л 36 гэж хэлсэн. Шууд 42 гэл. Пүү гэл амар нүгждэг гэсэн байхгүй. Яг тийм л гэдэгсэн. Тэгэл сүүлд би ч 48-нд барилддаг гэсэн юм аа. Жудаа орлов сүүлд. Яг барилдгаа болохоос өмнө би 48 кг барилддаг. 46 юм аа. Тий. 46 шууд 50 ордог. Тэр чинь 10 онд шүү дээ. Тий. 10 онд тийм байсан. 46. Тэгээд самбар болохоор би 56 дурсан шүү дээ. Тий. Самбарч 52 56. Дэлхийн ард. Би тэгтээ тэр дэлхийн ард ер нь төрүүлнэ гэж бодож байсан. Тэгэхэд үнэхээр сог байсан. Тэр бол амар бэлтгэлтэйсэн би. Дандаа ингээд дээш ах нартай, дээш жингийнхаа хүүхдүүдтэй ингээд барилддаг бэлтгэл дээр. Тэгээ би чинь бүр ингээд самб ингээд амар сайн барилдахын тулд чөлөөт рүү орж бэлтгэл хийдэгсэн байхгүй. Одоо гариг мэрэг сүхэ мөхэ гээд. Тэтэртэй чинь ингээд бэлтгэл хийдэгсэн байхгүй. Тэгээ нэг амар удаа гэвэл нэг 2-7 хоног ч юм уу, 3-7 хоног ч юм уу. Ер нь л хийсэн. Чөлөөт хүмүүстэй ингээд барилдаж үзэж байгаа байхгүй. Яа гэм бэ? Хөлд хэрхэн орох уу те хөлөө хэрхэн хамгаалах уу гэдэг чинь ингээд суралцаад байгаа байхгүй. Тэгээ ингээд өглөө босвол гүүгээл өөрөө гүүгээл ингээд тэгэл дандаа дээшээ жинтэй хүмүүстэй барилдана. Өнгөрсөн жилд би хүрэл авсан байхгүй юу? Дэлхийн оргоос. 11 онд нь би угаасаа л төрүүлнэ гэдэг тийм бодолтой. Тэгснээ яг 11 онд очиод эхний тойрог дээр барилдсан чинь өнгөрсөн жилийн залуучууд нь дэлхийн орготын таарчдаг байхгүй. Би ч өсвөрөөс залуучууд руу шилжиж чааж хэлэх байхгүй юу? Тэгээ юу гэж бодсон гэхээр за энэ чинь өнгөрсөн жилийн дэлхийн орго шүү дээ. Би ч яаж барах вэ? Тэгээ би хожиж явж байгаа байхгүй юу? 2 хоногор хожиж явж байгаа. Тэгтэл дотроо би яаж барах вэ л гэдэг бодолтой. Ингэж л намайг авчин да гэж бодож. Ингэж л намайг авчин да гэж. Тэгээ тэнчнээс яг юу ойлгосон гэхээр бид нарт ямар ч тийм сэтгэл зүүн тийм юу байдаггүй юм байна. Тамирчид. Бид нар өөрсдийнхөө хийсэн алдаанаасаа л өөрсдийг ойлгоод сэтгэл зүйн муу юм биш үү, сэтгэл зүй бас юм биш үү гэдгээл нэг ингээд бодож тунгааж олоод байгаа юм. Тэгэхэд яг нэг мэрэгжлийн сэтгэл зүйч гэж байхгүй тамирчны. Ямар байх хэвтэй, яах хэвтэй, ямар эдийн үлгэрлээд ингээд явчих ч юм байхгүй байгаа байхгүй. Би бол ер нь нэг мяарагч яахыг л амар барилдах бах гэж боддог байсан. Тэгсэн чинь тэгээд дасгалжуулагч болоо явчлаа. Зүгээр Америк руу амьдрахаар. Гэхдээ яг тэндээ бас нэг заадаг юм шиг үлээ гэхдээ цагаан ах мяарагчаа хоёр ч л тийм шүү дээ. Алдцдаг байсан шүү дээ. Дэлхийд ч 1-2-т бичигддэг хоёр хүн байсан. Амар юу бол цагаан ах бол угаасаа ингээд баталсан өөрийгөө ингэсэн барилдаж байгаа арга техник механик ч гэсэндээ зөв ингээд яг өөрийгөө алдсан те. Би мяарагчаахыг нэг гараад ирээсэй гэж боддогсан юм. Тэгсэн тэгээд би ч өрөөч байхгүй байсан. Тэгээд мяарагчаах ч бас тэгэл гадагшаа яваал тэгээд. Яасан тэгэл. Тэгээ гавьд болол явсан да. Барилдах гэдэг гоёо ингээд. Ер нь яг спорт хийх ер нь гоё штэ. Гоё. Яг би бол одоо ингээд тэмцдэг ч юм одоо ингээд нэг багасаа ингээд нэг өрсөлдсөн байгаа байхгүй хүмүүстэй. Одоо ингээд энийг ялаал энэчнээс нэг юм медаль аваал те шагнуулаад тэр шагналаас ингээд гоё урам аваал итгэл найдар аваал тэгээд тэнчнээс хүн би тэнчнээс юу сурсан гэхээр нэг юм итгэл найдар гэдэг юмыг сурсан өөртөө итгэл би одоо ингээд барилдаал ингээд медаль авахгүй дандаа л ингээд унаад яваад байлаа шүү дээ дүүлдэл нь өөртөө итгэл маань ингээд доороод байгаа ш. Тэнгүүт ингээд хүн ингээд барилдаал ялаал тэнгүүт л хүмүүс ингээд чамааг ингээд энэ ста мундаг шүү, энэ ста амарлаг барилдаа шүү ингээд ангуутал. Энэ өөрийгөө ингээд үнэлэх үнэлэмж ингээд нэмэгдэн ш. Тэгээ хүн ер нь ингээд өөрөө өөртөө итгэл амар нэмэгдээд байт. Фитнес ч гэсэндээ ингээд хийгээл яваал ингээд ангуутал хүн ингээд өөртөө амар гоё итгэлтэй болол. Ингээд нэг юм гоё болт. Ер нь нэг тийм спорт бол хүнийг нэг тийм л болгодог гэж боддоо ш. Сакс ч вэ нөө юм ч вэ. Одоо ингээд жоохон бахад ингээл 10 жил сакс тоглолдог байна. Хичнээн өөртөө ихтэй тийм шүү. Ингээд ч ингээл те октоо дараас гээл те. Зөөр ингээд яг тиймэрхүү жишээ байгаа байхгүй. Тэгэхээр ер нь спорт ч бай ингээд хийж байгаа юм ингээд тэрэндээ ингээд амар гоо дуртай болоод ирэхээр хүн
өөрөө өөртөө итгэл тэр нэг амьдралын чанар ингээд ер нь гоё л юм шиг санагдсан. Тэгэл баха. Би нэг тиймэрхүү л юм хардаг болсон шүү дээ. Ер нь сүүлийн үед. Нэг тийм илүү тутан юм өсөхгүй тэгэл яг байгаа. Гол нь ирүүл тэгэл гоё байвал гоё болно л гэж боддог шүү дээ. За ерхэд нойллоо. Манай подкастын зүгээс асуугаагүй асуулт, яриаггүй сэдв үлдсэн үү? Ярмаар байвал сүүлийн ормыг танд үлдээе. Гэнэ асуугаад байгаа чи хариулаад байгаа чи яах вэ? Зүгээр яг хоо би бол ингээд нэг тамирчин байсан хүн. Одоо тийм жудоо барилддаг байсан болохоор л орж байгаа л гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээд жудооч барилдаж илаа, самбч барилдаж илаа, фитнес хийж илаа. Тэгэл ер нь ингээд янз бүрийн спортууд ингээд хийгээд явлаа. Тэг хамгийн гол нь эрүүл мэнд гэдэг ер нь амар чухал. Гэхдээ одоо тэрийг ингээд хориглоод чих юм уу те. За ингээд барилдаж агаад ингээд гараа угалчвал яах юм ингээд барилдгаа болдог ч юм уу. Эсвэл ингээд нэг фитнес хийж агаад за хамаагүй төмөр мөрөөрөж жагаад ингээд нуруу ногсоо аягүй болох ч гэдэг юм уу. Эсвэл ингээд ер нь ямар ч спорт төр хичээлж байгаа бүх юмд эрсдэл байгаа байхгүй юу. Тэгэхдээ тэр эрсдлийг ингээд зүгээр тооцоод зүгээр аюулгүй байдлаа ингээд хангадаг ч гэдэг юм уу тий. Тэгээд ямар ч хамаагүй спортоор зүгээр ингээд хүмүүсүүдийг хичээллээсээ л гэж ер нь уриалмаар байгаа. Заавал амжилт гаргах биш, заавал фитнес хийх биш. Зүгээр л нэг юм өдөр тутамдаа чаддгүй махад 7 хоногт 2-3 удаа ингээд нэг юм хийдэг дуртай тийм спорттой болчих юм бол зүгээр л нэг юм амьдрал бас тэнцэнээс амар гоё юм мэдрээд байгаа байхгүй. Саний ярьдаг нэг өөртөө итгэл. Тийм. Тэгэл одоо зүгээр ингээд дартч идэж болно шүү дээ. Спорт шүү дээ. Бас л гоё шүү дээ. Тэр чинь ингээд бие нь ингээд нэг амар хөвчгүй байгаа ч гэсэндээ оюун ухаан ч гэдэг юм уу. Нэг хүний ингээд төвлөрөгт байдал ч гэдэг юм уу те. Тэр юм болгоо ингээд нэг юм өөр ингэсэн нэг далууттай байгаа шүү дээ. Тэр чи яг юунд дуртай байгаа үнэхээр ингээд нэг гоё хөлсөө гартал ингээд нэг зуралцаад ноцолтмоор байгаа юм уу те. Тэгвэл барилдаад үзэлтэй гоё. Тэр чинь ингээл барилдана гэхээр л асты хүмүүсүүд шууд нэг юм мэрэгжлийн тамирчинтай шууд олимпиадын аврагтай л барилдаал явах юм шиг. Гэхдээ шүү дээ эхнээсээ те хамгийн эхлээд юу сурдیں۔ Унжил сурдаг өстэй ер нь. Бид нар ялахаас эхлээд яаж унахаа сурдаг штэ. Тэгэхээр бас ингээд юу ч хийсэн ингээд эрсдэлтэй. Тийм болохоор тэр одоо эрсдлээ ингээд гоё тооцоолол ямар ч спортоор хамаагүй ингээд дасгал хөдөлгөөн л хий. Окей. Тийм нэг тиймэрхүү юм байна. Тэгэл ер нь болоо штэ. Амьдралд өөр юу эрэхтэй яа. За баярлалаа. За тэгээд төөгөд манай нэвтрүүлэг өргөд ирсэн баярлалаа гэд. Манай Kata брендийн зүгээс гарын бэлэг гаргаж байна. За баярлалаа. Та бүхэн маань Kata-с ямар нэгэн бараа бүтээгдэхүүн авахыг хүсвэл Kata-ц гэмийн сайтаар доор гарч байгаа линкээр ороорой. Тэр л энэ яшаа тавьчих. Тэгээд яшаа тавьчих. Цааш тавьчих. За. Өнөөдөр ингээд подкаст хийгээд урьж оролцуулсан баярлалаа. Тэгээд одоо би чинь нэг ер нь ийм подкаст нэг ер нь нэг амар орж байгаа зэрэг нэг фитнесийн талмалаар л ингээд нэг ярьж нэг өмнө хуучин нэг хүмүүстэй тренскод нэг ингээд хичээд ч юм уу те ингээл та нэг амарлаг хүмүүсүүд л ингээл подкаст хийдэг мэддэг гэж ер нь бол боддог. Тэгээд бас гүйл юм бэлээ. Тэгээд хүн ингээд бас нэг үзэл бодлоо ер нь бас нээлттэй ингээд бас чөлөөтэй хүмүүст ингээд илэрхийлээ. Тэрийг нь хүмүүсүүд яг яаж хүлээж аваад ингэж байгаа нь бас сонин тий. Тэгэхээр би бол яг энэ подкастт одоо тамирчин хүний зүгээс тамирчин хүний эрүүл мэнд одоо булчин яг яаж зөв ажиллах уу, яах вэ хүү зүгээр эрүүл мэндэд яаж энгийнээр зүгээр эрүүл мэндээ гоё авч явах вэ гэдэг талаас нь л одоо яриад байгаа юм. Тэгэх хичээл ер нь аль болох ингээл бүхэл одоо Монгол хүмүүсүүд ч байна уу, гадаад хүмүүсүүд ч байна уу, бүхэл энэ хүмүүсүүдээ эрүүл тэгээд идэвхтэй, ханц жаргалтай тийм гоё амьдарч байгаа жоохон тийм чанартай амьдраасаа л гэж
хүсээд байгаа. Тэгэхгүй ингээл нэг юм өвдөж зовсон ч тийм үү те. Хэцүү шттэ. Тийм болохоор аль болох өвдөж зовхгүй гоё тийм энгийнээр зүгээр тийм илүү юм хүсэхгүйгээр ч юм уу ингээд эрүүл байж юу н болдог шүү гэдгийг л гоё ойлгосоо л гэдгийг хүссээсэй л гэж ойлгосоо л гэж ер нь бол ярьж байгаа. За баярлаа. Баярлалаа урьж оролцуулсанд. За дараагийн дугаар хүртэл түр баяртай. Ус.